Сайн байцгаана үзэгчдээ Magda Friends podcast-ийн маань 39 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэнтэй хамт студид тулгаа. Гана. Зайка гур байна. За ингээд өнөөдөр бид гурав Бразилийн Гран Приг ревю хийхээр цугласан байна. Миний л одоо үзснээр те энэ үлрэлийн хамгийн сонирхолтой уралдаан болчихгүй юу? Санагдлаа. Тийм баг миний за яг officially тоолоогүй ч ер нь хамгийн их overtake болсон баг. Тэр ард бол зүгээр л нэг зүгээр гүйцэтрүүлээ шүү дээ. Уулын гүйцэтрүүл тийм амархан зам биш шүү дээ. Тийм амар олон гүйцэтрүүлэлт болцоо. Тэг гүйцэтрүүлэхэд хамгийн хэцүү жил байгаас тэ барыг те. Гэсэн чинь. Тэгээ манай үзэгч санаж байгаа бол те анх их хамт эхэлсэн үзэгчд манаас эсвэл ухрааж үзсэн үзэгчд манай бол бид гур бас өнгөрсөн жил Бразилийн Гран Пригийн ревювэр подкаст эхэлж байлаа. За тэгээд нэг жил тойроод ирсэн бороогүй ч гэсэн Бразил дахиад маш сонирхолтой уралдаан болж өнгөрсөн. Тэгээд бид нартэй ингээд бүтэн жилийн турш ингээд эхний дугаараас үзээд за мэдээж бас сүүлд нэгц үзэгчтэй бүгдэнд баярлаа. Тэгээд цааш та хамтаараа. За тийм байна. За тэгээ өнөөдрийн дугаарт бид гурав тэгээ уламжил ясаараа яг нөгөө нэг мэдээнээс эхлүүлээ. Тэгээд спринттэй 7 болсон. За тэгээ спринт яг сонирхолтой болоод өнгөрсөн юмнуудыг яриад тэр гурав тэл нөгөө сонирхолтой сэдвүүд дээр өөрсдийнхөө санал бодлыг бас хүмүүс юу гэж хэлж байна вэ гэдэг талаар ярилцсанаа. За шууд мэдээгээр эхлэх үү. За тэгээ. Франко Колопинто. За тэгээд Рено ч ихтэй Альпин ясаар ингээд нисгчдийн хэрэгжилийн юг зарлчлаа те. Тэгээд өмнөх юуны уралдаан дээр Мексикт яриа яваадсан юм а. Ерөнхийдөө нөгөө спонсорууд нь яг Мексик юун дээр ирээд юм уу танилцуулаад мөнгө төгрөгөө тохирж байгааг яриадс. Тэгэл яг л үнэл байж. Тэгээд ч сүүлийн үр дүн ч гэсэн гайгүйсэн юм шүү те манай өөрийнх нь. Яг баг нь явахгүй байгаа ч гэсэн баг дотроо бол яг ингээд цаас нэг харахлаа бас дайгууч яваад байгаа мó гэсэн тийм харагдадсан болохоор бас нэг хэсэг айгүйх аваар хийгээдсэн бас гайгүй болц те. Ер нь л нэг сүүлийн хэдэн уралдаанд нэг yellow flag те safety car мар гардаг юм багс те. Өнөөх л гайхлаад юу яадаг гэсэн чинь ерөөсөө safety car яг машинаас жолоочийн буруугаас болж аваар гараад тэрнээс болоод safety car гардаг юм багсчаад. Угаасаа айхтар зөрөгтэй яваадсэн чи одоо ирээдүйн гэрээ яригдаж байгаа. Удаан ч гэсэн хамаагүй. Аваар ихгүй барин ороод тэгээд тий. Жохо машин бдэхгүй жохо санхүүгийн жангалтын байдал байгаа даа. За хоёр дахь мэдээ. Шарл Леклер сүү тавьсан гэх юм те одоо монголоор. За бидний нөгөө нэг шүүмжлээд нөгөө зурагтаар байн гараад байна гэдэг юм ихтэй тэгээ сүү тавьсан байгаа. Тэгээд Леклертэй бас баяр хүргээ авцж ялж шин. Яг нөгөө формулагийн ертөнцтэй одоо яг нөгөө Гран При болтол нэг хоногийн зай байсан учраас те иймэрхүү мэдээнүүдээ одоо их явсан. Тэгээд тэрний нэг томоохон мэдээ. Одоо нөгөө юу юм шүү дээ ингээл ингээд Силизера гаргаалангүүт ингээд доор нь партнер гэдэгс одоо фиансе. Тэгээ магадгүй ирэх жилээс те одоо ихнэр нь ваш гэдэг юм споус гэдэг нэрнээс юу солигдоо явах нь штэ. Netflix-ээр баг хамгийн их гарсан. За Тотог ихнэрээс гадна хамгийн их гарсан юм гэдэг байгаа те. Тэгээд хоёлаа тэр хоёрс нэлээ удаан байгаа үргэж байгаа те. Монако цуг амьдардаг. Леклерийн нэг инээдтэй нөгөө Twitch-ийн бичлэг санаад итээ нөгөө стрим айгу хийдэг. Тэгсэн чинь нөгөө стримийн чатаар нөгөө найз өхөн гарч ирээд би үүдэнд байна хаалгаа нэг мөнгө хандивлаад ингээд ингээ голд нь уншигдаад чөө балахаас ориг донеш ирж байгаа. Тэгээд донешны олонготой найз өхөн хаалгаа дээ би дүлгүрг үүдэнд орж чадахгүй байна гэдэг. Тийм нэг нэттэй бичлэг яваад идэг. За тэгээд яг тэгээд нөгөө дөрөвт өдөр нөгөө нэг медиа нөгөө нэг жолооч нөгөө ярьслага өгöd эхэлсэн шүү дээ. Тэрэн дээр ер нь инцидент талаар их хамгийн их ярьсан те. Леклерээс их асуугаа тэгээд за дараагийн хүн чинь хэн байх вэ гэдэг Леклерээс асуусан. Тэгсэн чинь хин рүү заагаад Газли руу заагаад бас нөгөө бүгж наа ирч чадаа удахгүй яах ч байгаа гэдээс тодорхой яриадсан. За тий.
За тийм мэдээ байна. За тиймгээд practice энэ 7 спринтээс болохоор ганцхан practice яваад шууд спринтинг байли те. Тийм практис нь өөрөө тэг ганцхан цаг. Харин Тийм цаг 30 бүр 1 цаг яваад дууссан. Айхтар сонирхолтой юм болоогүй тэгээ шууд спринтинг байли руугаа. Тийм. Яг нэг ганц хоёр нэг маргаантай юм болсон хажаарыг хэн блэ бараг мөрөгш хаад замаас гараад. Юу хийж байгаа тэнэг аш. Тэгээд Кимиг бас явж хахад нь хин хоёр лээ. Хамилтон Бермэн хоёр байсан баг. Яг хурдан сан дээр хойлоо ингэж зэрэгцээ юу. Тэгээд юу энэ хоёр юу хийж байгаа бэ гэж бас л хараагаал. Тэгээ нэг иймэрхүү юм басан да. Тэгээд цунодоо нэг юу яасан баха. Шарвж гараад нэг уртлын вингээ хөвцсөн. Хамилтон билүү. Бараг 700 хэрэгтэй. 2 хэрэгс бүтэн. Яг гэхдээ аваар хийгээгүй. Гэхдээ ямар ч гэсэн нэг тийм бол. За яг практис нэг тэгэл өнгөрсөн дөө. Тэгэл яг Piastri нэг бишээ. Piastri нэг хийсэн баха. Оскар 2. Тэгээд угаасаа практис дээрээс л хаас хурдан байсан. Рассел Антонелли 2 Мерседес нь л хурдан байсан. За спринтинг квали дээр Ландо Норрис нөгөө Ландо тэргүүлсэн. 2-р харинд Кими Антонелли, 3-р харинд Оскар Piastri. Тэгээ Жорж Рассел уу, Макс Верстаппен уу. Жорж гэсэн баха. Тийм нэг тиймэрхүү байртай. За тэгээд энэндээс яг гонцлог ганц сэдв байсан болохоор Антонеллигийн сайн байгаа те. Расслис дурд орсон. Piastri-гийн бас нэг бүр нэг 7-8 гэдээсэн бас. Энэ 7 ойрхон үзсэн те. Тийм, наашилсан. Гэж харсан. Юун дээр бүр Wolf уурлаад тест. Кеми дээр. Йоо ингээ баг P1 байх чи алдчихлаа гэд. Тэгэхээр бол машин амар pace set байсан. Юун дээр бол нэг юу байсан штэ. Нэгт орж ирчээ тэгээ сүүлд нь Norris эвдээд орчдөг ч лөө. Provisional байсан баха тий. Тэрэн дээр тэгээд сүүлд хэн бас ингээ ширээгээ цөхөд. Wolf тий. Тэгэхээр бол би реакцээс нь харахад бол Кимийн өшөө бүр ингээд бас байсан юм шиг машинд нь ч гэсэн. Тэгэхээр бас юу байсан баха. Шанс байсан баха. Шанс байсан баха. За. За нөгөө нэг юу яасан штэ. Бороо орж магадгүй гэл нөгөө бахан юу яатсан штэ. Тийм 7-ны ихнэртэй ганаарчил. Бороо баярлалаа. Дөнгөрсөн жилийн алаан болох нь дээ гэж бодлоо. Би саагаал нөгөө нөөг негатив аа зүгээр бай. Би 7-ны өмнө би бас дээр харахгүй оруулаа. За нэг мартчихнаа гэж бодвол бүр амар эрт хийгээл зүгээр нөө негатив ийсэн. Гэхдээ яг борооны эхний нэг багахан хөлбөр нь те спринтер орж ирсэн гэх юм уу. Спринтийн уралдаан бол чигтэд ихсэн те. Яг бороотой дөө шүү те. Өглөө нь бороо орсон юм, шөнө бороо орсон байсан юм те. Тэр зарим газартаа нөгөө юу цугларсан шүү дээ. Борооны усан тогтцсон. Усан холон бүглэрсэн байсан юм шүү. Тийм үстэй. Монгол шиг Мерзэлчэд гараа цэвэрлээд шүү дээ. Одоо спринтийн уралдаанд манай үзэгчд бол бас удаа үзэгчд бол сайн мэдж байгаа бах те. Шинээр үзэж байгаа үзэгчд байх юм бол одоо те 100 км одоо богинохон уралдаан гэх юм те 20 хэдэн тойрог уралдаад өнгөрдөг. Тим шинэ формат одоо сүүлийн 2-3 жилээс нэвтрүүлж байгаа. Тэгээ тэр үний эхлэл болсон. Тэгээ Норрис бол гараанаас сайн гарсан. Ер нь бол Норрис ер нь сүүлийн гараагаас сайд нэвтрүүлж те. Айгуу сайн болчихсон. Ер нь нэг айхтар сүртэй юм болохгүй байж байгаад энэ дээр гэхдээ гараа гэдэг дээр би яах гээд Piastri бол айгуу сайн эхэлсэн. Яг захаар эхлээд яа. Гэхдээ энэ дээр бол эхний эргэлтэж айгуу богинохон яваад зүү иргэдэг эргэлт. Тэрэндээ яг Piastri хурдан эхлээд бараг л Антонеллитэй зэрэгцэж ирээд тэгээ яалтчгүй нөө эргэлт нь баруун зүүн тал руугаа болохоор тэгээд шахагдаад гарцсан. Тэрнээс өшөө нэг жоохон чигээрээ одоо шулуун зай байсан бол Piastri шууд хоёулаа гараад ирсэн. Антонелли дотортлоо хамгаалаад байна тий. За тэгээд чинь 3 дахь тойрог байсан уу 6 дахь тойрог дээр байсан уу? 6 юу тий. Нэг Марио тоглолдог гэдэг шиг нөгөө ямар ч тач Piastri гараад хан мөрөгц тий. Тэгэл хүн болгон пүү юу болчихоо гэдгсэн чи араас нь Hülkenberg, Colapinto. Энд дэр тэгтээ яг нэг юуны шалтгаан юу гэсэн чинь сүулт хэн хэлд юм аа? Радиогоор Антонеллис тий. Норрис усан дээр гараад тэгээ баахан ус цацаа тэгээ араас нь ингээ хүмүүс
гарчлаа Тэгээ гэх. уртлын нэг ус цаас тэгээ өрнө. Тий. Яг тэр нэг юм review дуустгийн curve дуустгийн хэсэг дээр ингээ ус тот тэрэн дээр хальт гараа авчихсан бүш ус цацраал тэгэл араас нь гэдэг. Тэгээ ус нэг цагаан зураас нь ороод тэгээ тэрэн дээр шүтээ гараа гошоо. Тэгээ би батсан л та Norris заваа. Ийм зүртэл зайлтай. Тэр Зүгээр ч тэгээ явчих. Антонелли амар хордон яс. Харин тий Антонелли яг хоёр давж исэн болохоор анзаараад үзсэн. Тэгэл артлынх нь баг лалтрал. Уурга тэр хараач байх те. Хараагүй. Өнцгөнд хараагүй. Наарас ингээ зам руу ус цацчлаа гэсэн. Тэгээ шууд амар репорт хийсэн. Юун дээр бас тэгээд тест нэг аль уралдаан дээр нэлээ Газли. Өө наа Леклерийг хордон гүйцээж шилээч гэсэн чинь инженер. За би дамжуулъя гэсэн шүү дээ. Алонсог энэ хортлын хоёр Феррариг хордон гүйцээж гүйцэж надад лайв байна шүү дээ. За би дамжуулъя. Снэ TRS богонд орчоо. Тэ. Тэрэн шиг. Одоо тэгээ хэлээд яах юм шиг те. Дараа нь яа гэм бол нэрээ. Яг зүгээр л Norris-аас болсон шүү гэл нэг Max-аас байн хэлээд тэгстэй тий. Одоо энийг шалгаараа энэ инглиш шүү гэл. Мануст хэлж байгаагаас гадна бүгдээрээ л ерэн тэгэл. Тэгээ айлуулах тэгэл бас нэг юу болдог байх тийм нүдэнд харгасан бол ингээл ярьж л байдаг. Бортлоо тий. Магадгүй тэр дунд нь бас нэг хэрглэж нэг гомдол гаргах ч юм уу те нэг юм гарч ирж магадгүй гэл бүх зам дээр болж байгаа юм л ярьдаг баг л та. Нисгч нь бид нар шиг ингээд олон мэдээлэл байхгүй байгаа шүү дээ. Уртлал хараа явж байгаа учраас яг цаана ард нь урд нь юу ч болж байгааг мэдэхгүй байгаа учраас тэгэл. Өөрийнхөө ойр тойронд юу болсон. Тийм тэрийг л хараад яриа. За тийм байна. Спринтийн уралдаан дээр тэгээд юу гэх юм хамгийн сонирхолтой нөх юм уу те тэгээд Антонелли Norris хоёр нэлээ тэгсэн. үзсэн үү? Сүүл нэг 24 тойрог байсан те. Бараг 21-ээс Антонелли ч бараг 6 5 мавар ороод ирсэн те. Бараг араас нь үшигээл сандрах шиг болсон. Би тэгэл хин ч бас ийм амар юу байгаа мэн тал гэж машинд нь. Тэгсэн мөртлөө Расли машин ирж явахгүй шүү дээ. Альтрад нэгээд надад ерөөсөн no grip гэдэг комплотсон. Чи нөгөө Антонелли энэ чинь P1-ийн л өрсөлдөд байдаг. За тэгэл нэг тийм басан. Тэгээд сүүлд нь Бортолеттог амар аварсан те. Тэр чинь гэртээ байгаа юу басах те. Арай илүү их одоо юу гэдэг дайраад их орондоо байгаа гэдэг. Өөрийнхөө нэг харуулах гад ч юм яг нэг тэр тийм мэдрэх уулаарч те. Толгойн дотор нэг те шууд болцсон. Уул нь яг гоё флипстрим хийж хагаад гоё гарсан юм билээ шүү дээ. Яг ардаас нь. Тэр гардаг нь тэгэл гардаг дээр юугаа хаа зүгөөч юм. Хаа зүгээр биш. Тэр DRS-тэй гарсан юм билээ. DRS онгоцоо. DRS хаахгүй гарсан. Тэгээд би тэрийг анзаараагүй. Тэнгүүчүүд арталтай ямар ч нэг эргэлт орж байгаа шүү дээ. Тэгээд дугуун арын дугуун. Тэгэл шууд өрөөсөө. Зөө. Тэгж 60 уртл нь үлдээд артл нь зүгээр ингээд түрээ гараад шүү дээ. 67G гэсэн. 67 гэдэг. 34 57 болоо тийм. 57. Хамгийн сүүлд нэг хиний Кросчны ослоос хойш хамгийн одоо том их чи явсан ослоо гэж хэлж байна. Тэр бас амар тий. Тэр бол амар. Тэр ярих юм биш үү? Саяных чинь гэхдээ ингээд бас ингээд агаараас газраас ингээд хөндөрч юм байл шүү дээ дугуун тий. Тэгэхээр л ер нь тэгээд зүүнтлээ мөргөөл тэгэл агаар дээр очил бараг. Тий. Ямар ч жинхэнэ ниссэн билээ тий. Замдаа нэг хүчин сааруулах юм байхгүй шүү. Тэр ханаач юм гэсэн. Тэгээс нэг ийм нөгөө ингээд жолооч хизээ мөрөх гэж байгаа мэдхгүй энэ осолч амар хэцүү байдаг гэсэн. Жолоочтой бас одоо тэр хин нөгөө Мика Хакинен нэг подкаст орсон байлээ. High performance гэдэг. Тэрэн дээр бас нэг ийм өөрөө 95-нд нэг амар осолт ороод бүр гавлал нь ингээд цуураад ингээд хоёр хуваагдчихсан гэд. Тэгээд тэр ослын нэг юм нь болохоор ингээд эргэжсэн чинь дугуун хагарцсан байлээ л дээ. Тэгээд дугуун ингээд баг багаар угаасаа хийн гараад исэн. Тэгээд ингээд медиум дунд хурдтай эргэлтэн дээр дараад эргэсэн чинь дугуун гинт хийгүү болоод алдаад тэгээ керб оч мөргөөд кербэн дээр нисээд тэгээ нисэж байгаа болохоор нөх хурдан саарахгүй тэгээ эргэлтцэн
Тэгээ эргэлдээд ямар ч сан за би очиод юм мөргөн гэхдээ хизээ мөргөхөө ингээд хэлж мэдэхгүй. Тэгээд ч нөгөө мөргөхөөр ингээд бүх бие чангалдаг юм бэлтгэл хийд юм. Тэрийг яг хизээ хийгээ мэдэхгүй. За яаж байгаа л гэж хагаад тэг яг тэр мэрийгээ тааруулж чаддгүй бас бид нь илүү хохиролтой байдаг. Тийм л баг л та. Тэр нөгөө нэг хөлн бүдэрчсэн нөгөө нэг араас алдаа ихлэ заавал шар өгдөг тийм учиртай. Энийг араас нь мэдэхгүй байхны хаалгаар гимтэл айгаа аюултай магадлал нэрслэн тийм бие бэлтдэг багтан мэдээг багтан тийм. Окей. За харахад л амар байсан. амар байсан те. Тэр дуу муу салаад өөр юу санжиг. Зургнууд нь бол бүр харин тийм зураг бол амар. тэрийг бас дарж амждаг гэсэн овоо гараад байгаа шүү дээ. Оо ингээд нэг конофо дараа л орчихдээ шүү харагддаг лээ. Тэр нөгөө үзэгчдийн бас бичлэгүүд нь амар юм л шүү дээ. Нөгөө нэг бразилчуудын өөрсдөө хуцаар ийсэн. Тэр наашгаа тэр амар өсөж орж ирж л шүү дээ. Бахан тодорхой орж л тээ. Хитрхинүүд дуутаага бүр амар шүү. Бразилиад найрлаад яаж яах тэгээ Бразил барталээ Бразил үндэ. Гэлс хүмүүс арилал. Амарлт. Тэгэл азар харин те. Өнөөгийн өгөрсөн шүү дээ. Зүгээр гараад ирсэн. Одоо энэ формулын севдэл дээр ялчгүй. Севдэл дээр хамаагүй сайн болцсон болохоор тэр талаар нэг яагаад байхгүй. За айгуулах. Чи хүнд машины бас ингээ ач харж байгаа. Чин бараг 790 800 те. 800. Чи өмнөх машины чи 500 300 кг ялгаа амар байгаа байхгүй тэр чи. 300 г севти юм ба шүү дээ. Дараа ижлээ. Яг энэ уралдааны дараа нэг юу нэг пост хийсэн. Одоо ингээ нэг Brembo юм уу гэл ингээл зарим партиг машины хэсгүүдийг нэг компани хийгээл бүгдэнд нь нийлүүлдэг юм байна л да. Тэгээд тэрний ихэнх юмуд ингээ Итали компани юм лээ. Тэгээд хаалуу малооны хэсэг мэсэг юм гээд. Тэгээд тэрийг амар юу хийчихсэн. Италиад ингээд титүн юм амарлаа гэдэг. Тэ. Тийм явчлаа. Италиад ихгүй л өөр хүн хийхлээ л гэдэг. За тийм болсон. Тэгээд манай үзэгчдээс саяны яриатай зургнуудыг нас харсан баха. Үзээгүй бол бас ухраагаа та. Хайлайт үзүүлээс харагданаа ямар хослолсон те. Ер нь онлайн сошиалэр нэлээд их зураг бичлэг явж илээ. За тэгээд Габигийн ослын нэг харамсалтай юм нь болохоор яг спринт квали нэг өдөр болж байгаа учраас те. Энэ машиныг засаад квалид нь бэлэн болох боломжгүй те. Шална баг гэлсэн те. Юу ч үлдээх байлж те. Тэгээ спринттэй 7 хоногийн одоо нэг сонирхолтой нөх юм уу одоо нэг онцгой нөх юм эсвэл нэг муу тал нөх юм уу те. Одоо ингээд нэг өдөр болдог. Тэгээ заримдаа жолооч спринт дээрээс хамаагүй рисктэй үйлдэл хийхээс эмээх хандлагатай байдаг нь яг араас нь одоо жинхэнэ уралдааны квали явдаг учраас те. Тэр 2 цагийн дараа те. За спринтгээ дуусаад Лондоноор төрүүлээд Оскар Пиастри хан мөргснөр онооны зүрхөг 8-аар хөлсөн. За тэгээ нэгээр илүү байсан маань 7 болж гисэн байна. За квали уралдааны квали. Бас нэг спринт шиг яг гоё. Дээгүр нэг том болоогүй, доогуур нэг амар том болсон тийм. Ерөнхийдөө Red Bull-ийн машин аль нь ч yok. Цунодо Max 2-ын хоорондын зөрүүрч 1055 байсан. Тэгэхээр бол угаасаа л машин байхгүй байна л. Тэгээ хоёулаа күүнийг ярьсан тийм. Энд чи 2006 оны Японоос хойш анх удаа. Тинкс тийм. Тэгээ Max тусгдж байгаа тийм. Max-ийн болохоор карьерийнх нь одоо анхны яг одоо өөрөөсөө болж цэвэр хурдаараа хасагдж байгаа нэг. Өмнө ямар нэг ослч юм уу эсвэл ингэж нэг гадны нөлөө тийм тэгдэг байсан бол одоо яг юм болгон бас ихний удаа шүү дээ. За тэгээд нөгөө ганаг хэлсэнчлэн Макс Верстаппен маань одоо түүхэнд анх удаага өөрийн удаанаас авалж бусдын гадны нөлөөгөөр күүнийг дээр хасагдсан тохиолдол гарсан. Тэгээ энийг юутай холбоотой юм бэлээ нөгөө машины өндрийг бас тохирголтой гэж нэг түрүүн нэг хүн тайлбарлаад байгаа шиг байсан. Одоо Red Bull бол яг нөгөө айгу мэдрэг тохиргооны цонх нь айгу баг гэдэг шүү дээ. Тэгээд бас нөгөө өндрийн тохиргоонд айгу мэдрэг. Тэгээ Бразил нөгөө нэг зам нэлээд донслогоотой тэгээд ийм өксөр уруур ихтэй учраас өндрийг жоохон өргөдөг машиныг. Тэгээд Red Bull-ийн машиныг жоохон өргөснө нь ер нь хурдыг алсан гэх юм лээ. Тэгээ өргөсөн дээр нь тэгээд Макс нөгөө нэг өөрийнхөө хүсдэг нөгөө нэг жоохон шарах маягтай одоо урд
талдаа төвлөрсөн тохиргоо хийх гэж оролдоод тэр нь одоо бүтээг юм уу те. Тэгээ сүүлдээ бүр Цунодогийн хийсэн тохиргоог шууд хуулаад квалид орсон ч үлээ те. Тиймэрхүү ярианууд яригдаад л. Ямар ч нөгөө практис багтаа байсан учраас мэдээлэл багтаа. Тэгээ мэдээлэл баг дээрээ тохируулах гэж оролцсон. Тэгээ тэр нь оноогүй. Ер нь шууд гамбилцсан юм шүү. Тэ. Яг цэвэр багаараа яг за ингэж үзийгэл орсон. Тэгэл нөгөөт нь бүтээгүй. За Макс Верстаппен маань Q17 орсон. Тэгсэн. Шэ P17 Q1. Чи үстэй. Хүлкенбергийн доор шүү дээ. Тэгэхээр чи 15 юм шүү. Яг тийм үү? 16-аар гарсан. 16 тийм. Тийм болсон байна. За тэр бол нэлээд том шууган болсон. Хүмүүс хагас өдрийн шөнө оройж байгаа л юм бодлоо тийм ерөөсөө. За ингээд дууслаа гэл те. Өнгөрсөн жилийн нөгөө нэг юу шиг Бразил шиг те бараг л. Би ял тэгж л утсан. За энэ ахаал нодлонгийн юм их гэл албар хойно орч. За албаар нь чаашийн. Тэгээс нодлонгийн юм давтагдах нь дээ л гэж утсан. Шууд автоматар. Тэр хүмүүс Макс эргэлж ихсэн. Тэгээд хамгийн том эргэлзэгч нь манай Трастен Пиастри байсан байлээ. Фантази дээр. Түшинбаатар те. Түшинбаатар маань Final Week-с ашиглаад Максыг гаргасан байлээ. Тэгээ Максыг гаргаад хэнийг хийцэн байлаа. Өөрхөн хийцэн заяа. Тэгээд тэгсэн чинь нөгөө нь айгүй нэлээд муу наваад. Тэгээд битэрийн онооны зэрэг бас ойртцсан байлаа шүү. Барьцсан шүү. 40 болцсон лээ. Өмнө 100 эдээсэн. Тэгээс Макс дэргэлцсэн байлаа шүү. Манай фэнтези дэс алан болж байна. Өдрөл дуусгаад. Тийм болсон. За өшөө тэгээд дараагийнх нь одоо тэгээд Хамилтон бас Q2-т гусгацсан. PR3. Тэг өөрөө юугээ сешн баллаад бас алдаад. Тэгээд ахаад нэг юугээ уралдчихдаагүй. За өөр дурдах юм гэвэл юу айгуу гоё байсан. Нэг шууд Q3 руу орчих тий. Тэрэн дээр бол нэг Q3 дээр нэр нь нэрлэгддэг маш олон хүмүүс орж ирсэн байна тий. Хүлкенберг, Газли. За тэнгуүтээ рейсинг пуулийн бүр хоёулаа. Йоо өстой гоё юм өстой. Энэ дээр бүр чи юу болоод байгаа юм. Энэ дээр хүртлээс ингээд Q3 дээр нэр нь нэрлэгдэх юм айгүй олон хүмүүс байна гэд хөтлөгчд нь хүртэл хэлээд. Энэ хэн блэ гэл нэг хэн юмэр вэ гэдэг чинь. За энэ дээр ахаал хэнийг л онцлно. Антонелли бас P2 тий. Амар уралцсан. Бразилийн замд их тохироод энэ үе дуртай байна уу тий. Эсвэл өөрийнх нь машин нэг бол өөрийнх нь жолоодлагын онцлог байна уу. Тэгээ сайн мэдэхгүй л. Зам нь л их таарад байгаа шиг шүү дээ. Тэгсэн энэ Раслига гүйцэн тий. Дээрэс нь хэн байгаа? Газли байгаа. Газли бол угаасаа би Бразилийн замд амар дуртай гэд ярьслаг өгсөн байсан. Тэг яалчгүй Бразилийн зам дээр илүү юм байна л да. Харуулж чадлаа өөрийгөө тий. 18-19 авдаг машин дээр бүр P9 мөстэй уусчлаа. Дөнгөрсөн жил нөгөө подиум авдаг. Подиум авдаг тий. Тэгэхээр бас зүгээр хэл юм тий. За тийм болсон. Тэгээд Ландон Норрис 0 Ландон Норрис. Учаалдаг тий. Нэг юм алдаа байх нь гэсэн сэдэлж өгсөн юм шүү дээ тий. Тэрээс үзий яддаг шүү дээ. Ямар ч боломж олохгүй байна. Тэрээс өөрт нь итгэхгүй итгэдэг хүмүүсийг одоо тий дугуй болгож байна. Тэр яг анаатай яриад явжлаа л та. Норрисын нөгөө нэг форм нь яг айгу гоё игцэгтэй үед орж ирж байгаа байхгүй яг оноогоор дутуу байснаа нөхөөд илүү гараа тэгээ ингээд таслаад ингээд бүр ингээд яг гоё моменттэй формд орж зөв таарж. Өнгөрсөн жил яг үдид унаж ирсэн шүү дээ өөрөө. Бүр байхгүй болж шүү дээ. Тэгэхээр аюу бол тааруулсан ч гэж магадгүй. Нөгөө урлаа улирал эхлэхэд яга ярьж штэ. Нодлон бол Норрис угаасаа ингээ аваргын төлөө гэдэг ямар ч тийм бодол байгаагүй байжгаад улирлын дундаас гинт машин алаад эхэлсэн чи бүр ингээ нэг жоохон сэтгэл зүйн үед бэлтгэлгүй байсан гэдэг. Энэ жил бол угаасаа за би угаасаа манай аваргын төлөө үзнэ гэдэг юутай учраас нилээ юу одоо бэлдэж ирсэн гэх юм уу. Тэр нь зөв үедээ дипж доош унаад иргэд гарч ирлээ. Тий. Тэр юм бас аягүй нөлөөлөд байгаа хаа. Төрөлхийгсэн туршлага болсон л та. Тийм л та.
Яг тэрнтэй адилхан Piastri-д яг тэгээд байгаа. Энэ жил яг улирал эхлэхэд нөгөө за яг Norris мэдээ илүү туршлагатай юу гэж аврагын төлөө гэж гинт Piastri нөгөө урд нь ороод илүү гараад. Нөгөөт чинь ямар нэгэн тийм аврагын төлөө үзэлцэх гэсэн нэг тийм бэлтгэл байхгүйсэн ч юм уу. Яг Norris-ийн адилхан ингэ давтагдаад байгаа гэж надад харагддаг шүү дээ. Үзэх туулах зовлонгоо туулаад явж байгаа. Аврагын тулд. Гэтэ яг нөгөө Norris-ыг одоо илүү юм чанкун учраас овоо явчих болоо гэсэн тэгээд альтж бас унаал байна л да. Ялчгүй хүүхдээ залуу гэдэг нь харагдал байна тий. Хан цавна. За тэгээд Lando Norris, Kimi Antonelli, Charles Leclerc, Oscar Piastri, Isaac Hadjar, George Russell, Liam Lawson, Oliver Bearman, Pierre Gasly, Nico Hülkenberg гэдэг ихний 10 байрлалсан байна. Нэг нийтээ зураг явуулсан. Антонелли нөгөө нэг юм мим байж чинь нэг хойно гинт нэг эмхтэй гарч ирэл ингээд цочоод байдаг. Тэгэл Norris дандаа финийг авсан. Антонелли дандаа гээд хойно нэг шигээ зогссон. Fuck. Чи юу хийж байгаа гэдэг тийм. Энэтэй зураг явуулсан. Антонелли спринтийн квали дээр хоёрт орсон. Спринтер хойноос нь нэгсэн те. Дээрээс тэ нэгсэн. Тэгээд уралдаан дээр бас уралдааны квали дээр бас гинт хойно гараад ирсэн. Сайн байна. 19 дэх хөгчүүдээ дараагийн одоо 19 төгсөлцсөн тий 19 хүрсэн. Хүчлөө. Тий хүрсэн баг. Яг юу оны ихэнх жил вэ 18 хэдэн оногтой моногтой гэж ирж байна. Тэгээ сая энэ жил 19 хүрсэн. Тэгээ нөгөө 18 хүрээд жолооны өмнөх аваад тий. Тэгээ дундуур нь дөрс өдөр нь болцсон маа. Тий. Яг ангийнхнаа авчирсан гэ Mercedes-ийн падак үзэл яваадсан. Нөгөө Монза дээр илүү нөгөө нэлийн ундаг чинь Антонелли нэг ангийнхны авчирал сая гэж байгаа. Тэрнээс биш байхгүй болчих шүү дээ. Бортолета дөрөн бас их тийж хэлж байгаа марч те нөгөө гэрийнх нь нэрсэн хамаг нутгийн бүх гэдэг дээр л яасан баг та. Тэгээ бас Бразилчууд нисгэж байхгүй байж байгаад. Нэлээд удаан олон харж ирсэн те. Тэгээд бас нөөр төр нэлээд дарамтэрсэн баха. Тэгээд энэ бол яхаад зөрүүлээд нөгөө нэг одоо энэ жолооч нисгчдийн толгой дотор болж байгаа юм одоо зам дээрх үр дүнд нь ямар их нөлөөлж болдог вэ гэдэг л дахиад харуулж чинь те. Одоо Оскар Пиастри одоо энэ жил хамгийн олон гран при төрүүлсэн нисгч байж байгаа те. Зан дууртан дараа одоо 34 оноо илүү байж байгаа одоо тэрийг алдах хүртэл те. Алдаад үрднээсээ дахиад яг тэр хэмжээнийхээ алдаа авчлаа те. Эсрэг болчихлоо те. Тэгэхээр тим нөхцөл байдалд одоо хүргэдэг байх нэ гэж. Тэр хин Хакинен бас тэгэдлээ. Эхлээд Формула 1-д орж ирээд 7 жил ерөөсөө нэг ч удаа төрүүлж чадаагүй юм л шүү дээ. Нэг ч гран при төрүүлж чадаагүй. Зүгээр л нисгэж байсан. Тэгээд би өөрийгөө хурдан гэдгээ мэддэг. Би одоо намайг хурдан гэдэг ингээд цаасан дээр ингээд хурдан. Тэгтэл би ингээд төрүүлж хуралдан дээр яг байдаг. Тий. Тэгээ би өөртөө бол би ингээд чи бол өглөө болгон толонтараа чи бол дэлхийн шилдэг нисгэж номер 1 гэж хэлдэг. Гэхдээ ингээд 7 жил юунч төрүүлэхгүй болохоор тэр нь ингээд эргэлзээ өөртөө жоох итгэхэ болоод эхэлдэг. Тэгээ тэр нь ингээ жоох унтраад тэгээ бүр яг нөгөө нэг доошо унах гэдсэн юм байл л те. Тэгээд нэг юм сэтгэл зүйч нэг Япон эмчтэр очсон гэж. Тэгээд тэр хүнд ингээ бүх юма тайлбарлаад би ингээ 7 жил төрүүлж чаддаг. Гэхдээ би хурдан. Гэхдээ ингээ юу ч болохгүй байна. Тэг хурдан машин байгаад ингээ юм болохгүй байна гэдгсэн. Тэр хүн тэгээд ерөөсөө би физиологтой нэг дандаа ингээд нөгөө сэтгэл зүйтэй ажиллаад тэгээ нэг сони юм гэр бүлийнхний ингээд эрүүл мэндийн даатгалч нэг том эмэлгүүдэд ингээд шинжилгээнд оруулж байна. Одоо аав ээж ихнэр эмхнэрийн. Тэгээд одоо тэднэрт ямар нэг юм тохиолдвол одоо ингээд бүх юм зүгээрээ гэдэг нэг тийм сэтгэл өгөхөд одоо гэрийнхэндээ бити санаа зов. Тэр бол ингээд окей. Тийм. Тэгсэн чинь ингээд төрүүлээд эхэлсэн. Тэгэд одоо чи ингээд чамд ямар ч юм тохиолдсон ч гэсэн одоо ингээд тэд нар санаа зовох хэрэггүй. Эсвэл чамд ямар нэг юм тохиолдвол бид нар туслахад бэл ингээд бүх юм одоо ингээд найдвартай байна гэдэг нэг тийм мэдрэмжийг төрүүлж одоо тэр одоо дэлхийн ингээд энд үнцэг олон салбартай юм сүлжээ ингээд имлэг тэг олон мэс цэцэлж имж таньдаг нэг тийм том имчл байсан юм л та. Тэгээд тэр болгоно за одоо чи энэ улстай илжэвэл энэ хүнтэй ингэжэвэл энэ хүнтэй холбогдно нэг тийм сүлжээ үүсгээд иймд нь холбогдуулаад тэгээ байн тэр хүнтэй ярилцдаг болоод тэгээ гэрийнх нь одоо ямар ч асуудалгүй гэдэг нэг тийм одоо нэг найдвартай нэг юм арын сүлжээ хүнтэй арын даах нэг юм үүсгээд тэгсэн чинь ялаад эхэлсэн. Тийм сонь тэ. Тэгэхээр ер нь яг ийм Хакин өөрөө тэгж хэлээд байгаа юм л да. Тэгээ би бол яг нэг тийм айхтар юм өөрчлөгдсөн. Надад бол өөрчлөлтөө. Гэхдээ зүгээр миний бодож байгаа юмнууд л ингээд
баг зэрэг ингээд өөрчлөгдснөөс болоод би амжилт гаргаж эхэлсэн. Шүү дээ би юу өөрчлөлөө. Нэг нийттэй төгөөсөн дээр яач нөгөө нэг 94 онд анх удаага Макларен Сенатай анхны уралдаанда Макларен хийсэн анхны уралдаанд квали дээрээ Сенега урд орчихсон бэл Хакинен. Тэгээд 0 яг нөгөө мянганы хэдэн секунд ч лөө урд ороод. Тэгээд яагаад өөрөө хурдан байснаа л мэдж байгаа. Эхний эргэлтэн дээр нөгөө нэг тоормзоо хальт гიშгээд эргээд буцаа хаазаа гიშгт юм л да. Тэгэхээр Хакин нь болохоор зүүнээрээ торомлоод баруун нараа хаазалдаг. Сена болохоор баруун хөлөөрөө хойлон хийдэг. Тэгээ Сена баруун хөлөө аваад торомз гიშгэд буцаагаад хааз гიშих хооронд нэг юм секундын нэг юм жоохон зай. Тэрэн дээр л яг давуу тал гаргаж байгаа өөрөө мэдчихлээсэн юм л да. Тэгээд нэг баг болохоор Сена нөгөө квалигийн дараа ирээд асуусан гэж. Чи яагаад юу хойлоо чи яаж хийчихв те? Яагаад надад суртан болчихв гэд. Тэгсэн чинь би тухайд их муухай юм хэлсэн одоо ч харамж явдаг гэл тэгээсээ үгүй та хэлж штэ гэсэн чинь үгүй хэлэхгүй би их муухай юм хэлсэн гэл за маглаадаа хэлчих гэсэн чинь би зүгээр тухайд би ингээд чамаас илүү боолстой болохоор хурдан байгаа гэж хэлсэн гэл тэг яг тухайд нөө өрсөлдөгч учраас нөгөө нэг яг яагаад гэдгийг хэлэхгүй өөрөө л дотроо мэдчихсэн. Гэхдээ надаас ирээ асуух хооронд би ингээд өөдөөс нь ингээд нүдрүү харж байгаа те би чамаас илүү зүгээр боолтой болохоор л хурдан байж тээ чи юу хаагаад байгаа гэж хэлсэн. Тэгээд Сена амар уурлаад өөртөө хагас жил юу ч яриаг гэсэн. Амар уурлаа өөдөөс нь шууд хараагаад чи юм уу бацсан те би 3 удаа төрүүлсэн. Би тэдэн уралдаанд төрүүлсэн. Чи юу хийсэн? Чигээд бүр амар уурлаа хүмүүс бүр ингэ салгасан гэж байна. Тэгээ хакн болохоор өгшөө би зүгээр доголсон шүү дээ. Өөрийнх нь юмрыг ойлгохгүй Сена. Би ингэ зүгээр миний ингэ Финланд хошинглыг ингэ чиг ойлгохгүй ш тэгээд тэгсэн чинь амар уурлаад тэгээд ерөөсө хагас жил юм яриагүй. Тэгтээ дараа нь гайгүй болсон гэд. Нийтдээ төхөрчсөн. Ер нь Финляндад бас жоохон юм хатуу тоглоомтой юм шүү дээ. Нэг юу юм хими мимичсэн гэд ярьж мэрж байгаа юм те. Эйгүү шүү дээ нэгт барьж зодох гээд байгаа юм шиг. Уусаа викингүүд чинь ямар юм те. Цусны нэг юм байдаг л те. Гимигийн тэр нөгөө өгнөд гоё те. Машиныг ер нь хаагаар хурдан болох хэрэгтэй гэсэн чи тойрогоо бүтэн тойрохтаа хурдан болох хэрэгтэй. Та таны хамгийн дуртай эргэлтүүд гэсэн 1 2 3 4 гэдэг нөгөө нэг бусны хэсэгч амар нэр мөрөөр нь хэлээлтэй гэсэн чи 1 2 3 4 хэцүү байна гэл. Тийм нэг жоох өөр төрлийн марцангаар тийм. Чимээ харах тэгтээ ингээд яг хариулж хариулт нэг зөв тий. Тий яг логикээр тий. Гоё тэгтээ тэрийг гоё юм. Зүгээр л шулуу хэлчих байгаагаар юмртай гоё хэлдэг. За хатураа явчлаа. За тэгээд уралдаан маань эхэлсэн шууд уралдаан руу гарах уу. Тэгээд уралдаанаа болсон үйл явдлаар нь ярих уу эсвэл шууд томор нь ярьчих уу? Эхнээс нь ярьчих уу? Юу технээс нь лап. За тий. За Лондон Норрис гараагаа сайн хийсэн зөрүүлэлт харин тий. Дахиад хамгийн том одоо сул талаа засаад гэх юм даваад байгаа тий. Замын хажууд юу наадаг байна уу? Ямар нэг аргаар л даваад байна тий. Сайжирсан байна. Дандаа эхлээл байрлал хамгийн төрөлж жилээ 40 хэдэн байрлал алдсан болчихлоо. Нийш тий. Эхнээс эхлээд хаашгаа дандаа тий улирлын турш тий. Тэгээ гараанс хөдлөөд би нэгээс юм уу би хоёроос эхлээл тэгээл дандаа хаш орчдөг тий ерөөсөө. 5 6 бай. Тэгээ нөгөөтөө гүйцэж ирэлээ жидэл. Макс нэлтээр алга болцсон байж идэг. Тий. Тэгсэн одоо нөр алга болдог хүн болчлоо. Тий. Хоёрдугаар байрнаас эхэлсэн Антонелли Леклер эхний эргэлтэн дээр ер нь нэлээ ойрхон гарснаас биш айхтар юм болоогүй тий. Ямар ч сан тэгээд нэг арамд орцгоо бүгд ингээл хараалаа уурсаа явцсан. Пиастри бас нэг бас гайгүй ихлээр дайрах гэж үзлүү ялаа. Гэхдээ энэ хойноос нь дагаал яваадсан да тий. Айхтар гүйц төрүүлэх юм бол хийж чадаагүй. Хойно харин нэлээ асуудалд ороод харин нөгөө Алонсо хинтертэйг үзээд лөө. Буруу санааг бол. За тийм болсон. За тэгээд эхний юун дээр лап дээр ганц 2 аваар болсон. Нэг нь Бортолетто Строл 2. Строл Бортолеттыг шахаад тэгээд замаас гаргаад уртлын зам дээр явхлаар ингээд яг энэ талаа хардгүй. Толин юу байх вэ ерөөсөө. Йоо наа байхгүй юм шиг зүгээр шахаад.
Нүүдний шороолоо оронгуутлаад эргээд хануур авчлаа шүү дээ. Тийм. Нөгөө Австралийн машин дээр нөгөө автобусан дээр байдаг шиг стикер наавалтай ингээд хардггүй бүс шүү. Энэ ингээд харагддаггүй. Ингээс хаашаа ингээд тэгээ Blind zone гэдэг. ард явж байгаа машин чи өөрөө чилээ. Манай зүрийг ганцаараа жиж хүм өргөсөн. Энэ юу хийж байгааг баг уурлаач мөргөд байсан тий. Тэгээс яг тэр дунд хэцүү л ах та тий. Racing incident болоод ер нь л дууссан юм сте. Тийм. Тэнд ямар нэг юу өгөөг шүү. Тий. Тэнд байна гэж бол бас таамаг л харуулсан бол байх хэвээр тэгэх яг байж ийн гэж таахад бол яг тухайн момент бол яг хэлэхэд бол хэцүү момент байсан юм шиг л тий. Бортолетто бас уралдааны сүлд яг Строл тухайн үедээ бол Строл наваг байхгүй юм шиг шахацлаа гэсэн. Дараа нь бол мэдээж за Строл бас яг шууд наваг тэнд байгаа гэж мэдхэд бол хэцүү байсан. Яг Буруу Стролийн камерыг үтсэн л үүд тий. Тий. Энэ талд нь ямар машин байсан мэн тэгээд тухайн үед яг ямар нөхцөлтэй байсан мэн хараад мэдчихлээ. За зэг л. Тэгээд бас өөрийнхөө ярилцлаган дээр бол Стролд нэх буруу өгөөгүй лээ. За дараагийнх нь Sir Lewis Hamilton. Тий. Калапинтиг ардаас юу их гэж хагаад юугаа буруу тооцоолоод зайгаа буруу тооцоолоо өөр аваачаад урд вингээ дугунд орно хийцэн. Дугуур шалрууга зоогд орсон юм шиг тийм. Тийм ирэх гэж хагаад дугуунд хүрээд нөгөөт нь тэгээд тасар тэгээд өөрийнх нь доорн ороод. За тэгээд л ер нь жиж бас. Энэ яг нэг Norris-ийн нөгөө Канад дээр нөгөө Piastri-г араас үлдчихтэй нэлээд шүү дээ тийм. Зайгаа тэгээ хурдаа нөгөө буруу тооцоолсноос болоод 7 удаа яваас гаргасаал дахиж байгаа. Тийм тэгээ яг уул нь ингээд очиод солиод явчих гэсэн тэгээд угаасаа шалаа гимтээсэн юм байна. Тэгэл шүм пунктээр илүү уус даун хорс байхгүй болсон. Тэг угаасаа уралдах ямарч боломж байхгүй. Тэг яагаад байгаад байсан зүгээр нөгөө нэг маршлуудын юг сонсоод одоо нэг зүйлээ торгуул тэрийг сонсч торгуулаа серф хийх гэл хүлээгээдсэн юм байна л да. Дараагийн уралдаанд дэхгүй бол 5 юу хашаа хорчсон тийм. Тэгж хүлээж байгаа л орж ирэл битэн дээр секунд авчаал тэгэж шууд ретайр хийсэн. За тэгээд Бразил улсын иргэн Бортолетто гарсан. Хүндэт иргэн Хамилтны уралдаан бас ингээд өрөөсөө болоод туссан байгаа. За энэ хооронд би яг нэг имийг айгу олон удаа хэлнэ энэ удаа. Яг энэ болж байгаа хооронд Берман Газлиг гүцдүрсэн. Нэг удаа. За одоо ингээд дараагийн сэдвүүгээ. Араас нь нөгөө Ferrari үстэй. Одоо ингээд нөгөө нэг чинь safety car болоод safety car болоод шүү дээ. Тэгэхээр старт хийсэн. Rolling start хийсэн тэ. За тэгээд нэгдүгээр тойрог. Иргэдүгээр эргэлт тойрог гинэ. 5 дугаар тойрогны нэгдүгээр эргэлтэн дээр Антонелли, Piastri, Leclerc 3 нэгдүгээр зүү эргэлтэн дээр гуруулаа давхар ороод ер нь бол яг бүгд Кимигээ гүйчихсэн тий. Кими муу реакц хийгээд Кимигээс болсон. Leclerc гадна талаар нь дотор талаар нь Piastri-г үзтэр. Тий. Тэгээ энэ дээр нэг рейсийн юу уншчлаас л та. Тэгээ хүмүүс айгүй шүмжлэл байгаа юм байна. Яг ийм нөхцөл байдал дээр битсэн дүрэн бол айгүй утгагүй байгаамаа гэд. Ягаад тэгэхээр эн чинь бол ялчгүй Кими бол буруутай. Тэгвэл Кими зүгээр нэг Apex дээр урд байсан гэдэг утгаараа ингээ Кимигийн буруу биш болчихж байгаа байхгүй. Энэ дээр ягаад Piastri-гийн буруу болчихлоо. Piastri бол угаасаа гүйцэх нь ойлгомжтой байсан. Тэгвэл Кимитэй аваар хийхгүй тул хошилдсон. Тэнгүүд нэг Apex дээр Кими урд нь орсон болчихж байгаа байхгүй. Тэгээд энэс болоод Piastri өөрөө торгуулчихж байгаа. Гол нь зүгээр Кимитэй аваар хийхгүй тул хошилдсон шүү дээ. Тэрнээс энэ чинь миний эргэлт гэд дайрсан бол угаасаа Piastri-гийн зүг болоо Кимигийн буруу болох байсан. Тэгвэл Piastri өөрөө хохирох байсан баг. Мөргөлдөөд аврагын төлөө одоо нэг оноо халдаж болохгүй юм дээр яг тэрийг бодоод угаасаа хойшоол татсан баг. Рисктэй үйлдэл хийхгүй гэлээ. Тийшээ шууд дайрж орохгүй л байсан баг. Тэнгүүд энэ дээр маршлууд болохоор юу харсан гэхлээр дөрмөө зүгээр шууд уншаал тэгэл Piastri торгуулах. Энийг яг ингээд нөхцөл байдлыг ингээд харах юм бол энэ Кимигийн буруу баггүй. Ер нь бол тийм байгаа. Яг цаасан дээрх дөрмөр бол Piastri-гийн буруу болсон зөв. Тэгэл яг уралдаан ингээд харахаар Кимигийн буруу. Ямар нөхцөл байдалтай байсан те тэр чинь. Piastri яг азгүй юм руу л орчиж байгаа юм те.
тэр зайраа угаасаа орохгүй байж болохгүй. Одоо гүйтсэн шүү дээ. Угаасаа өөрөө хурдар ягц үзүүлсэн хурдтай. Нэгэнд орчоод за Apex дээр урд нь байх гад одоо нөгөө Verstappen-ийн нөгөө дүрм штэ Norris-ыг шахдаг, Hamilton-ыг шахдаг тий. Одоо Apex дээр урд байсан болохоор одоо чиний булан болоо тий. За тэгэхэд орчвол Antonelli тэр хоёр баг нийлэн штэ. Энд дэр гэхдээ яагаад бас нэг Kimi-гийн буруу гэж өгөөд байгаа гэхэлэр Leclerc бол зүүн талд айгүй том зай үлдээсэн. Яг хин хоёр ингэ шахацлалтаад Kimi нааша шахна гэж бодоод айгүй хол зай үлдээсэн. Тэгсэн чинь Kimi тийшээ шахах биш дотгошоогоо шууд эргээд орцсон баг. Доторлоо Piastri жоохон зай үлдээв тий. Ягаад тэр нөгөө дөрмийн бас гай байгаа юм л да. Хэрвээ чиний тойрог бол дотор байгаа хүн зай үлдэх албагүй гэдэг. Тэрүүгээр л тэгээ шахаад орчиж байгаа. Тэгээ яхаа ингээ Kimi хоёр дахь удагаар Leclerc-ийг цааш нараа. Тийм үү Leclerc юу харж байгаа юм. Тэнгүүт уулын Leclerc нэлээ хойноос бол Kimi өөрөө ингээ гараа авчих шүү дээ. Тэнгүүт яг Leclerc ойгоод ингээ өөрөө зам дээр үлдсэн. Аваад тээ. Яа. Тэр танаа баг Итали хүүгээ ингээл оролдонд үлдээсэн. За яг тэгээ нэг юм болоод өнгөрсөн. Тэгээ Piastri 10 секунд тастай. Ганаа тэгээд ерөнхийдөө ямар бодолтой байна. За яг болсон юм бол яг юм биш үү? Тэрэн дээр одоо яг одоо миний бодлоор тэрийг Piastri-г торгох шаардлагагүй зүгээр л рейсинг инцидент хэлүүлдэвэл хийнтэй гомдлог байх байсан баг. Харин тэгэхгүй тэгээ одоо яг Antonelli-гийн буруу хэн чаашин дээр чинь арай нэг жоохон юу гэдэг арай нэг жоохон өөр нөхцөл байдлаар эргэлтэн дээр орцсон бол аваар болохгүй гарч байсан те бол бүгд хин гомдлгүй өөрөө урдаа үлдээд ардаа нөгөө хоёр нь тэр хоёр тайнаас хоорондоо алцаад Piastri Leclerc алцаад үлдсэн баг. Тэгтэл арай л шуналтай тушаад очсон байсан л. Өөр шугам барих хэрэгтэйсэн баг те. Арай тэр шугам маяг биш те. Ганцаараа байгаа юм шиг л ер нь шугам. Ингэж шууд Apex-а шахаад ороод ирж байгаа. Тэгэхгүй жоохон гадуур нь тойрогчсон. Хичнээн торуулсан ч яг артлын дугуй, уртлын дугуй яг мөргөлд таар. Тэгээд өнгөч нь хоёр мөргөлдөд ойж чингуутлаа зүгээр. Ингээд зөв сууж исэн чинь нэрэд нүүрлэн ус татчих байгаа шиг л болсон. Тэгээд яаж л бүр ингээд дуугуур хаагавс те. Бүр обод нь хаагавс. Дугуй нь хагаах биш. Тэгэл уртлынхаа юу зүүн тал ингээд санжигнаал тэгэл угаасан. Бүр нөгөө нэг тэр suspension-ных нь юунууд бас тассан шүү дээ. Стюартийн хувьд бас хэцүү. Одоо тэгэнгუთ яг ингээд за энэ тохиолдлыг өнгөрөөчингууд та нар энийг яагаад өмнө нь ингээгүй байж гэдэг юмд ороход байгаа. Тэд нар бол ингээд номныхоо дагуу за ингээд одоо тэнцвэртэй тогтмол байх гэдэг одоо консистент байх гал за цаасан дээр ингэж утсан учраас сургууль гэж хэлсэн дээ. Тэгээ тэр рейсийнх нь болохоор ингэсэн л байгаа л да нөгөө нэг яг маршал зөөрдөг нэг буруутгаагүй зүгээр энэ дөрмөө одоо солигээл яриад байгаа айл нодлонгоос хойш Макс Норрис 2 4 өчнөө кейс гарсан шүү дээ нэг. Одоо энийг ингээд за ийм дүрмтэй гихтээ ийм байвал ингэн гэдэг энийг тодорхой ахаа нэмэх хэрэгтэй байна. Задаргаа хийх хэрэгтэй байна тий. Тэгэхгүй ингээд нэг өгүүлбэрээр за эргэлтэн дээр зүгээр угаасаа одоо урд явж байгаагийнхан тий толны илүү нөгөө ихний дугууны тэнхлэг юунд нөгөөх нь ирээгүй л байвал тэгэл урд багийнхан тэгэл ийм ямар энгийн ингээд зүгээр нэг ганц өгүүлбэр юм хийчихэж байгаа байхгүй. Замыг бүтэн ашиглаж болно гэдэг чинь тэр дээр чи. Тэрэн дээр жоохон одоо энэ дүрмээ эргэж харьяа гэл. Хаан байлаа. Тэгээ одоо бодвол Leclerc одоо гомдлол юу яах л хэлэхтэй. Leclerc уралдааны төгсгөлд яасан бэл ч те. Энэ бол 50-50 Kimi-гийн ч буруу, Oscar-ийн ч буруу. 50-50 жилсэн бэл. Ганц буруу. 100% Oscar-ийн буруу гэж дүгнсэн нь бол буруу. Би бол тэгж бодохгүй байна. Kimi ер нь бол өшөө сайн байх хэрэгтэй байсан. Гэдэг комент хэлсэн бэлээ. За манай үзэгчд бас өөрсдийнх нь комент их те. Дөрмийн талаар тэгээд яг тэр мөргөлтөд юу бодгдсан талаараа би бол юу л бодсон. Йоо Зандвартаа гаргасан ахаа шаа. Яг л чинь бас яг нэг иймэрхүү төстэй нэг силийн юм байсан шүү те. Leclerc төрүүл орцсон байсан. Араас нь орж ирсэн очил зүгээр. Дотлоор тэгэж ордгүй юу аа. Дайрж оронгуудаа юугаа алдаа тэгээд зүгээр л очив мөргөлцсөн. Leclerc Италиан Феррариг би яасан ч ядаж бодд юм шүү дээ.
энэ жоохон туршлагагүйтай л дээ. Леклэр дандаа тэнд нь азгүй таарах юм аа тий. Дандаа ийм дээр азгүй тэгэл. Why always me? Тэгээд дараа нь юу яасан бага. Цунодо бас 10 секундын торгуул авсан. Цунодо ч бас хэнийг мөргөө ичлээ. Стролиг араас нь мөргөө ич тээ. Манай тоором зөвшөөрч л шүү дээ. Тий. Араас нь дайрж орсон тий. Дайрж орсныг дарж хэний дараа гарчлаа. Нэгийг дарж гарсан юм аа. Тий. Дарж гарангуутлаач стролиг мөрөх зараас. Яг буруу тооцоолоо тий. Торомжлох гэсэн чинь торомж нь байдгүй. Тэг уртлын машинаасаа бултаад дарж гараад. Тэгээд уртлын машиныгаа урд байсан машиныг очоод баг гасайсан. Гэтэ нэлийн зөөлхөн уг нь контакт байсан гэхдээ стролиг бүтээргүүлсэн. Тэг 10 секунд. Манай ч өөрөө стролын ч өөрөө реакц байхгүй. Тэ ямар нэг юм хариу үйлдэл байхгүй. Зөв мөргөлөөтэй нэг. За энэ болгон болж ахт нэг юм болсон нөгөө Макс бас дугуйн хагарсан юм л шүү дээ. Тэр нэг юм өргөцсөн л хтай бодвол. Тэ нэг зам дээр унсан хог юм уу тэ хитрхийн дээр болоо та хаарттай гарч ирсэн питлэнээс эхэлсэн тэгээд хаартаа харин азар гэх юм уу баг. Тон солио медик хараа гарчирстэй. Яг уу стартн дээр бүр 4 байр их 13 орсон юм шүү дээ. Бүр 13 орсон юм. Тэгээ буцаад 18 болсон. Гэхдээ энийг нь бол хүмүүс харин бас ч гэж өөрт нь илүү юу болцсон гэж яриад лээ. Яг тий яг л хаардтай угаасаа явахгүй. Тэгээд хаардаа амархан харин нэг солих боломж олдсон юм дээ. Тэгээд эхний үед медиумтэйгээ хийсэн стент нь бас нэ фаст тэгээд явуулсан шүү дээ. Хөл. За ингээд энэ чинь хоёр дахь юу болж байгаа сейфти болж байгаа тий. Тэгээд 9 дугаар юун дээр лап дээр рестарт хийгээд хоёр дахь рестарт чинь бас роллинг старт байсан мөлөө. Нөгөө virtual safety card дээр явж байгаа. Тэгээ болцтой. За тэгээд старт эхлээд яг ямар нэгэн болоогүй шүү дээ. Ууса байраараа л үлдсэн. Тэгээ Антонели хойшоо орцсон. Пиастри хоёрт орцсон байгаа. Тэгээ стартн дээр яг нөгөө Пиастриг Норрисыг барьж авах нүгэл хүмүүс нэлээд харж ирсэн. Тэгээд хоёр тойргийн дараа тэгээд яраасаас нь гараад хойно үлдээд эхэлсэн. Би ч одоо Пиастриг үзчихээсэй гэл. Ядаж нэг 10 секунд юм уу те. Хэдийг хорооч л гэж бодсон ч тэгээд амтсангүй. DRS дээр нь дагаадах юм байх гэсэн чинь тэгээд Норрис амархан салаа авчичлаа те. За ингээд ижсэн чинь 13 дугаар тариг болсон. Бермен Лоусныг овертейк хийсэн. За дараагийн сэтгэл. Миний фантазиг хүн байна. За энд нэг онцлох юм гэхэлэр яг энэ 13 дугаар тариг дээр юу байсан байгаа нөө. Verstappen 15 дугаар байранд байжгаад тэгээд гүйц төрүүлж явсаар хагаад 21 дугаар лап дээр P5 болсон. Амар төрсөн. Тэрийн төрлөө гэж бүр ингээ урд нь хүн байхгүй байгаа юм шиг зүгээр ниссэндээ бүр. Тэгээ нөгөө софттэй нөхдүүд ихний яг нөгөө юунд орж таарсан те бас нөгөө ихний софтын нөгөө виндо болоод P руу орж таарсан те. Бараг л нэг 10 хэдэн хүний тал нь ороод талын гүйцсэн баха. Амархан үзчихэл P5 болчихсон. Тэгээд ясаргаад 34 дэх P4 рүү орж ирээ. Тэгээд энэ дээр л юм бас ганцаар орж байгаа юм шиг л болчихлоо. Харин зүгээр амар easy төрүүлж тээ. Макс Verstappen гэдэг чинь нөгөө P-гээс P гээл те одоо хүмүүс аваал байна. Би яг нөгөө нэг уралдаан нөхч үтсэн юм аа. Тэгээд яв яц. Спойлд болцсон. Podium finish гээл Макс яг Facebook-ийн нэс шиг хамгийн ихний зэрэг гараад иртээ. Пүүчорд юу болж байгаа гэж Facebook юм хаагаад. За Podium гэснийг бодгоо за төрүүлээгүй л юм шиг байна. За 2 юм болоо 3 юм болоо гэдэг хэлсэн. Би юун дээр спойлд болцсон. Quality дээр. Яг мэйлэргөө орсон чинь нөгөө юу ирдэг шүү дээ. Нэг F1 authentic юу гээд тэрэн дээр майг гараад ирдیں۔ Ёо. Ferrari P3 P13 гэдэг. Тэгэл ойлгочихсон. Өө энэ Hamilton 13. Тэн дээр л яг спойлер болсон. Тэгээд driver of the day өдрийн шилдэг жолооч Max Verstappen болсон. За pit lane-ээс эхлээд P3-т орсон. 3-р байранд орсон. Өмнө нь бол pit lane-ээс эхлээд төрүүлсэн тохиолдол байхгүй. 2 удаа 2-т орж исэн тохиолдол байдаг. Nigel Mansell нөгөөх нь хингсэн байна. Niki Lauda гэсэн. Хоёр нэлээ нэрээ. 80 донд шүү дээ. Тий, нэг мундаг хоёр нисгч байд юм билээ. Бас дэлхийн аварга. Тэгээд тэр хоёртой зэрэгцэх боломж
маш ойрхон байсан. Гэхдээ сүүлийн мөчт Антонеллиг үүсч чадаагүй. Тэр тунцаа гэж. Тэстэд тойрог татстай. Уул нь юу пейсэл байсан баг тий. Үсэг ард нь яг ингээл ард нь DRS-ийн зүүнд орж ирэл барайгаад дууссан юм шүү дээ. Нэг орж ирээд нэг 2 тойрсон уу яг нэг тэгэл Кими бас сайн хамгаалсан л та тий. Кимэстэй сайн хамгаалсан. Дугуйч яг сүулдэ дуусч таарсан л та тий. Максийн софт тусцтэй. За тэрэн дээр хүмүүс нэг юу яриад байгаа. Red Bull баг алдаа гаргасан уу? Софт цалх шаардлагасан уу? Тий. Дахид софт хийх хэрэг байсан уу? Одоо юу байсан бэлээ? Norris Verstappen хоёрын дугуйны насны зөрүү 7 насны тойрог насны зөрүүтэй. Тэгээд хоорондын зай питлээс гарч ирэхэд 10 баг секунд байсан юм уу? Тэр тэгтээ хин юу яриадсэн шүү дээ. Verstappen ч нөгөө уусаа Q1-т гарцсан учраас ямар ч софтоо хэрэглээгүй. Софт нь цоо шинээр байсан. Тэгээ яг хаа медиум дээр явж байхаар софтороо бас хурдл хийлгэж тооцоол хийсэн юм баг л та. Тушаал үзэл баг л та. Тийм ба. Яг нөгөө нэг simulation хийж байгаа нөгөө цаана ажиллаж байгаа компьютерын лимит хурдан болох юм байна гэсэн баг тий. Үлдсэн тойрогт амжиж байгаа юм байна. Тэгээ яг GP л үсттэй. Оо начод easy. Юу 2 байтгаа баг. Би 2 easy гэдэг үсттэй. Яг нөгөө манус шиг нөгөө нэг Макс дандаа төрүүлээд энэ тэдэнд ороод ингээд сүүлийн уралдаан дээр гисэн хүмүүс болохоор за Макс ер нь P2-т орно 3-т орно одоо хин тамаатай тий. Нэгийн төлөө үзэх. Одоо тэдний шүүмжлээд байгаа юм нэг юм бэлээ л дээ. Red Bull баг угаасаа 2-т орно гэдгийг ингээд зөвшөөрсөн. Нэгийг талаар бол бодоочгүй. За 2-т яаж орох хамгийн бest стратеги л гээд симуляц хийгээд бодоод явцсан. Тэрнээс одоо 14 тойрог үлдсэн. Одоо 7.8 секундын зайтай хоорондын дугуйн зүрх нь одоо 7хон тойргийн одоо зүрхтэй 2 Norris Max байхад ядч тэрэн дээр гамблтай те одоо боломжоо үздэг. Max одоо Norris-ыг яаж хамгаалдаг вүлээ те нэг машины ганц юм хийгээд үзэхгүй байсан уу гэдэгтэй л хүмүүс бас яагаад юм бэлээ л те. Тэр одоо яг дүгнжлэхэд яг юу гэж хэлээ. Одоо мэдгүй тухайн үед ойлгомжтой тухайн үед бодож байсан хамгийн зөв болох нь хийсэн л байна. Гэхдээ дараа нь хэрвээ гэдэг юм байсан болоод тий хэрвээ гэдэг юм яг үнэн байсан бол төрүүл чадах одоо гүцэх байсан уу гэж нийтлэл гүцэх байх арай. Нэгт орж чадахгүйсэн уусаа боломжгүй байсан гэж байна тий. Тэгээ medium software бас нэг ялгаа байгаагүй юм шүү. Soft чинь бас ингээд юу яах гэдэг хэцүү юм шиг л шүү дээ. Яг температурт наваачхад халаах тоо. Тий. Эхэлж тэгдсэн нэрэ тий. Яг ямар санд бас бодлого болоодсэн шүү дээ. Тэг ямар санда Russell чинь quality-га medium дээр шүү дээ бас. Бас тэрийг хэлэх юм байна. Ганцаархнаа medium дээр quality шүү дээ. Тэгсэн хүртлээр P6 ч үлээ. Уралдаа эхлэхэд ч гэсэн яг хин Антонелли ард нь явж байхдаа ингээд яв юу атсан юм шүү дээ. Тий руугаа халаах гэдэг. Халаагаас уралдаан дундуураа халаах гэдэг халж өгөхгүй. Тэгэхээр сая гинэ софт бас жоохон асуудалтай дугуй байсан баха. Яг зүг байсан уу мэдгүй. Тэгээ нэг цоо шин дугуй гэдгээр л найдсан баг л та. Илүү ажиллах баг гээл. Тэгээ чинь юу PT ихлэр чи хэдэн секунд алдчих байгаа лээ. Бас нэг 18 20 секунд 20 20 гэж болж байгаа. Тий. Тэрийгэ бодглохлаас нэр байсан ч юм мэдгүй л. Тийм нэг асуулттай үлдсэн. Тэгээд хүмүүс хоёр хуваагдаад нэг хэсэг нь бол бас яагаад үзээд алдаж болохгүй байсан бэ гэдэг тал дээр. Тэгтээ мэдээж Red Bull-ийн артлын хүмүүс бидраас илүү л одоо дататай те одоо мэрэгжлийн хүмүүс байгаа штэ. Нэг тийм тэгэл нэг комментар бичин нөгөөт нь яагаад Red Bull алдаа гаргаж болохгүй гэж гээл. YouTube одоо Facebook Reddit-ийн комментар битүү хэрэл болж илээ. Манай үзэгчид бас өөрсдийн бодлоо үлдээгээрэй. Энэ дээр одоо нэг юу байгаа байхгүй юу? Одоо нэг Pirelli-гийн Isoloгийн ярилцлага байгаа. Тэгээд одоо hard чинь хамгийн удаан явсан Stroll 29 лап явсан байгаа байхгүй юу? Тэгээд ингэж явахдаа хамгийн хурдан цаг хийсэн 1:14 11:5 явсан баг. 10 дугаар лап. Одоо 10 дугаар тойрог дээр. Тэнгүүт medium дээр хамгийн удаан явсан Albon 52 лап явсан байхгүй юу? Тэгээ хамгийн хурдныгаа жишээ нь хэддэгтэр юм бэ? 4 дахь лап дээр 1:12 дөрөвтэй байсан баг. Тэнгүүт харин тий. Тэгтээ одоо энэ аягүй гоё заяа. Soft дээр Hülkenberg нийт 35 лап яваад хамгийн хурд нь Verstappen 1:12 дөрөвтэй байсан баг.
Soft адилхан байгаа, medium ч адилхан. Хурд нь адилхан юм. Тий. Тэгэхээр энэ дээр бас нэр яалтчгүй юу л байгаа. Тооц алдсан байж магадгүй. Мэзим ингэж 52 тойрог явж явах төшөө хангалттай явах байсан. Харин тий. Яг дугуун нөгөө нэг хэдгээр тойргоос ингээд огцом дугууны нөгөө юу унж эхлэх вэ гэдгийг л тооцоолоход хэцүү л байсан юм шиг тий. Тэгэл найдвартай одоо maximize тий одоо байж бол хамгийн сайнараа орё гэж питэлсэн. Гэхдээ яг тэнд бас яг хэрвээ ч юм уу тий мэддэхгүй нэг юм саарл нэг бүс байс тий тэр лөө ороогүй л айгаад л одоо батны л юм энэ жил дээр нь уусаа Red Bull жоохон дугуй хийдэд байгаа шүү дээ. Ер нь уралдаан дээр бусдыгаа бодвол дугуй байнга илүү идэж байгаа болохоор тэрийгээ бодож бас үйлдэл хариулт гаргасан байна. За тэгээд Максим бас гайхамшигтай уралдаан. Зарим нэг хүмүүс өнгөрсөн жилийн Бразилаас нь илүү бас энэ уралдаан үзүүштэй байл. Сайн одоо баг тэрний дээгүүрч гэдэг байгаа. Зарим нь бол тэрнтэй тэнцгүүц гэж яриад. Ягаад гэвэл энэ одоо хуурай уралдаан өнгөрсөн жил бороотой уралдаан байсан гэдэг ч юм тий. Одоо өнгөрсөн жил Red Bull хурдан байсан. Энэ жил тийм хурдан биш байгаа гэдэг ч юм. Тиймэрхүү өнцгүүд гарч ирчихлээ. Тэгээ Max Stewart юм л та бүх байрлалаас подиум авсан гэдэг. P1-ээс ардаас P1-ээс P20 хүртэл бүгднээс нь эхлээд подиум авцсан. Одоо ингээд хамгийн сүүлийнх нь нөө Pitlane-ээс эхлээд. Нөгөө тоглоом main quest-д дуусгачаад ингээд хажуугийн даалгаврууд юм билээ шүү дээ. Side quest ингээд өөдөө тий. За зөвхөн. Яа даа шүү дээ. Дугуйтай холбогдсных шууд дараагийнх дээр нөгөө нэг Liam Lawson, Nico Hülkenberg те хоёлаа онооны байранд орж ирсэн. Тэгээд хоёлаа нөгөө түрүүн Зака хэлсэн шиг Hülkenberg soft дээр 30 тойрсон. Albon Lawson чинь medium дээр 50 тойрсон юм л шүү дээ. Тэгээ баах инээдтэй юм оруулж ирсэн. За өмнөх дугаар дээр нөгөө Max-ийг яриадсан шүү дээ. Намайг болно гэж хэлэхэд л чи болно шүү гэдэг дугуйдаа. Тэр шиг нөгөө наа чин дугуйтайгаа гэрээтэй тэгээд лигали одоо дугуун ингээд дуусч болохгүй гэдэг. Доосныг хэлэхэд л дугуун дуусна гэдэг бахан тийм мим хийгээд хэлсэн мөлий. Тийм тэгээд ерөнхийдөө нэг Pirelli-гийн хиний хэлж байгаагаар бол ерөнхийдөө 2 pit бол хамгийн best байсан. Гэхдээ бас ингээд Albon трийг харуул те Lawson ч юм харуул 1 pit бас боломж юм байсан юм байна гэдэг. Ангилт хийж байгаа юм те. Ангилт хийж байгаа юм. Баян 2 9 болон дээр нэг яг хамгийн бест нь байгаа байхгүй тийм нь л. Гэтэ Pirelli-г ажиллаж явах хэцүү шүү дээ. Дугуун ингээд дэлбэрээдэж болохгүй те. Дугууны компани ч те ингээд чанартай юм ингээд хийдэг гэж харуулмаар байд. Гэтэ энэ бас юу л хэцүү л ахал та нэг машин болгон ч өөр юм гэсэн онцлогтой байгаа шүү дээ. Машин болгоо өөр л ингээд машин дуугаа идчихэж байгаа. Тэгэл тэр болгоно ингээд таах хэцүү л ахал та те. Тэр бол голоор нь явах уу ингээд те. 20 ийм машин байх чинь тэрний за 10 машин ба тэрний голоор нь явж ингэж олно гэж юм байна. Зөөгч. За дараагийн магтах хэвээр гэх юм уу те. Одоо Максиг магтцсан. Норрисыг бол бас магтцсан те. Одоо эхлэхдээ. Тэгээ Норрис төрүүлсэн гайхамшигтай. Дахиад л одоо төгс 7 хоног дөрвөлжсээр байна. Бүр энэ 7 ч юм төгс юм байна л те. Практис нэг спринтинг quali нэг спринт нэг quali нэг уралдаан нэг яг уралдааны хамгийн урдан цаг хийхэд нь science lab болсон мөлий. Тэгээ нөгөө яг grand slam гэдгийг бол хийгээгүй. Гэхдээ тэрнээс бусдаар бол тэрийг ч бол Норрис тоохгүй л байгаа л гэхдээ. Одоо л юм биш үү? Тэр тэгээд тэрний нэг сонирхолтой нь Williams-баг ингээд 2014 оноос хойш анх удаага уралдааны хамгийн хурдан тойрог гэдэг. За тийм явж байгаа юм лээ. Тэгээ Williams-багийн бас нэг одоо өөдөө харсан нэг амжилт нэмэгдэж байгаа юм лээ. Нэрээ ирэх жилээс логогоо солих юм байлаа. Тийм эсэнэ тий. Нэг юм шох үзүүртэй дабл үзэхтэй болж байгаа. Жог хуучных руу орж байгаа юм шүү тий. Яг ориг Williams руугаа тий. Налуу бас ингэж явах болж байгаа юм шүү тий. Тэнгүүтээ нөгөө нэг рейсинг гэдэг үгийг авч яад. Williams болж байгаа зүгээр. Williams F1 тимчлээ. Абши Atlassian Williams нэг F1 тим. Окей. За тэгэл нөгөө нэг гурлал руу ярьсан тий би нэг уралдаан бол нэр үнэндээ яг ард яг юу болж байгааг би ерөөсөй ойлгохгүй. Нэг овертейк хийгээл урдаа ороод пит рүү ороод буцаж ард нь гарч ирэл буцаж урд нь ороод зүгээр хин хэдэн удаа яасан гэдэг шиг. Тэгээд 3
34 дээр тойрог дээр Hülkenberg, Lawson хоёр бас нэлээд шир үрсэлтэд урд тойрон оролцсон. Тэгээ байжгаад Berman ахаад Hülkenberg-ийг төрүүлээд $P орсон. Ер нь Berman амар их overtake гэсэн. Машин ч хаас нэлээд хурдан байлаа. Тэнгүүт ахаад $P дээр ахаад Berman Lawson-ыг гүйцэтгүүлээ P6 руу орж ирж байгаа. Бас амар их overtake гэсэн. Нэг уралдаанд 3 төрүүлж юу. Тэгээ Lawson бараг 3 overtake. Lawson ч P бас тэгэл ард нь гарч ирсэн. Тий. Lawson ч нөхөө нэг стоптай тэгэл дандаа л хөвшөнд байгаатай. Тэгээ явж лээ тэгээ. Ард нэг амар акшн гараад байгаа шиг л яг үндэ нөгөө гүрийгээд байгаа Hülkenberg. Тий, Lawson хоёрыг ал нөгөөдөл нэгээс тэгэл ард гарч ирээд дахиж гүйцээ тоглоо. Тийм нилээ болсон л шүү дээ. Тэгээ Lawson Berman нэг бас одоо энэ хэрэлцээ юм уу яасны тийм байдаг шүү дээ. Тэс нөгөө спринт дээр лөө. Спринт дээр мөргөлдсөн. Тийм шүү дээ. Typical Lawson гэдэг. Lawson болохоор над руу эргэжлээ Намаа шүү бацаач. Юу лээ тэгж авсан. Дискид гэж. Яа би бүр юу. Энэ хүүхэд нааг байхгүй юм шиг дараад эргэжлээ гэсэн. Нөгөөтг нь typical Lawson. Нэг юм хэлэхгүйс Lawson-гаас юм хөгийн жолооч гэдэг. Тэр хин ялээдсэн мэт. Science бас Lawson дээр хоёр ч мөргөлчтэй. Lawson гэд уралдахаар дандаа юм болдог гэл. Надад яг тэр толгойд орсон байсан. Berman-тэй яхахлаар энэ Lawson гэх. Бар автомат ингээд Lawson руу юу яж л шүү дээ. Буруу өгчлээ шүү дээ. Мол юм болол нэг Стролын араас нь юу гарч ирж шүү дээ. залуучсан. Тий. За тэгээ түрүүн нөгөө Магтаад гэдэгтэйгээ нөгөө Оливер Бермнийг ярих гэжсэн. За мэдээж quality дээр гэлвэн жилийн бас хамгийн сайн үзүүлэлтүүдийнхаа нэг хийсэн гэд. Тэгээд уралдаан дээр одоо бас хаастай сүүлийн 2-3 уралдаанд маш сайн оролдлоо. Тэглээ. Тэгээд бас онцлох driver of the day Max Norris Berman 3 байсан уу. Эхний 3 жолооч хамгийн их оноо авсан. Тэгээд тэр нь ч үнэхээр нүдээ алсан гэх юм уу те. Төрөний 2 магтсан 2 жолооч шиг Berman-ыг бас магтах аргагүй сайн оролдож байгаа. За эндээс бас нэг юм яриад үнцэг яригдж байгаа нь Berman хизээ Ferrari-д уралдаж эхлэх вэ? Hamilton солих уу гэдэг. Нэр юу үзэгчтэй сонирхож хэлэх нэг тийм яриа гарчихсан юм аа. Яг 26 онд биш 27 онд одоо нэг Stroll Alonso хоёрын гэрээ дуусангууд Aston Martin ерөнхийдөө Piastri Leclerc хоёр руу таргетлна гэдэг. Тийм бичсэн байсан. Бас нэг өмшглаа нэрээ бас болох л опшн санагцсан. Одоо өөр байгаа нисгчдээс хэнийг авч болох уу те. Тэгэхээр ялтчгүй. Leclerc нь мэдээж Ferrari зөндөө уралдаад юу ч очсонгүй шүү дээ. Яг мэдээж Monaco-г гоё те өөрийнхөө юм дээр төрүүллээ бас те. 7 төрүүлээ лүү. Эдэн Гран При те. 8 ч лүү те. 8 баг. Тэрнээс өөр одоо ингээд яг үнэхээр нэг юм юу гэлээ title contender гэдэг л те. Аврагын төлөө яг өрсөлдсөн нэг сизон байхгүй шүү дээ те. Тэгэхээр ерөнхийдөө бас одоо насан ч 27 8 одоо удахгүй ялла шүү дээ 30 хүрлээ. Харих насанд боллаа. Тэрнээс өмнө бас ингээд New үнэхээр ингээд машин гоё болох юм бол явах магадлал өндөр байгаа. Нөгөө талаасаа Piastri-г бол энэ жил угаасаа баг нь Norris-ыг яалтчгүй нэг урд ингээд байгаа учраас ерөнхийдөө жоо сэтгэл дундуур үлдсэн. Тэгээ мэдээж одоо бол машинаас багаас олох утгагүй шүү дээ. Ялаад байгаа багаас явах утгагүй. Тэгээ өөр багтчууд яг энэ шиг юм байж чадахгүй шүү дээ. Тэр учраас эх жил хараад үнэхээр нөгөө багууд нь ямар нэг асаас хийгээд тэгээд тэрний дараа магадгүй явж магадгүй гэсэн. Яриа бэлээ. За тэгэх юм бол мэдээж Berman автоматар ирэх баг л та. Шууд. Тий. Угаасаа бас дээр нэмэр Hamilton-тэй одоо яг Hamilton одоогийнх шиг байх юм бол гэрийг сонгохгүй юм шүү те. Hamilton ч нэрэлээ тэгэж. Оо sorry би тэрнээс урт гэрээтэй. Тэгээд тийм ярьсан. Гэтэ яг хэд гэдэг хэлээгөө. Би бол мулти яар гэрээтэй гэдэг. Тэгэл өөрөө болил гэхгүй бол Ferrari бас болилгох хэцүү юм байна те. Багадгүй. Би бол яг тэр заалт бол үнэн л юм шиг л. Нэмэлт нь бол ингээл хинээс л хамаарна тэрнээс нэг Ferrari-гаас хамаарахгүй л. Яг мэдээж цоцлыг бол яг болно л да тэнгууд нүр амар мөнгө юм шүү дээ. Би одоо харин тэгээд нөгөө хүмүүс Hamilton-ыг энэ чигээрээ байгаад дах юм бол
Hamilton-ыг Berman 27 онд ч юм уу те. Солих уугүй юу? Тэгээ надаа илүү Бартолетийн сагддаг шүү дээ. Арай юмтай юм сагддаг шүү дээ. Сайн гэлээ тий. Потенциалтай гэх юм уу? Бермэн явт англи хөгтөс тий. Тий. Англи хөгтөл англи жаалал байгаа шүү дээ. Тэрнээс шүү дээ. Амар төгсдөө. За тийм хэвстэй байлаа. Хандаа хэвстэй байл өгч. Хоёлаа ба юм байсан үстэй тэр хайрчаа. Бартолетиг авч нь бүр нөгөө Бразилийнхаа Mobicom-ын захирал гэсэн шүү дээ. Нэг тийм телеком компани том захирал 20 жил хийж байгаа. Тэгтээ яг өөрөө нөгөө инженерээс нь ажилласаар байгаа дэвсээр байгаа тийм захирал нь болсон тийм хүн гэсэн. Бермний авч нь болохоор нөгөө юм даатгалын компанитай тийм хувийн даатгал. Тэр компани бүр нөгөө хаасаг ивент итгэдэг. Одоо өөрийнх нь утсан дээр бас байд юм билээ. Гэтэ даатгал хийхдээ нэг тийм юу энгийн сонин даатгал гэдэг. J-log-ийн бүрсэн. Рональдогийн хөл гэдэг шиг нэг тийм ниш одоо тийм юм даатгал. Хизээч юу яахгүй тий. Нэг хохирол барагдуулах тийм гарахгүй тийм юм даатгадаг гэдэг. Энэ тал дээр бас бид гур өмнө нэлээд дээр нэг дугаар дээр ажилласан те. Манай үзэгчд одоо шинэ үзэгчтэй байх юм бол хураагаад үзээрэй. Гой хөгжилтэй дугаар байгаа тий. Нисгчдрийн одоо яг ямар гэр бүлээс гаралтай тэгээ тий ар гэр нь хэдий ч нэг хөрөнгөтэй вэ гэд. Тэгээ тэр нь бас мэдээж ингээ формула нэгт айгу юу болдог. Одоо нөлөө болдог тий. Одоо давуу эрхийг өгдөг. Тийм байсан болохоор л одоо формулад оролцож байгаа юм тий. Боломжтой хүүхдүүдээс хамгийн авьяастайнууд нь одоо оролцож тий. Боломжтой айл байсан нь өөр хаанигтай нэг газар бүр ажиллаж байгаа. Жинхэнэ албан нисгч нь ажил хийсэн явж байгаа. Тийм өөр ажил хийсэн. Дэлхийн хамгийн хурдан жолоочийг бид нэр мдээгүй өнгөрөөсөн гэдэг гэсэн. Тэр хүнд мөнгө байгаагүй учраас. Энэ тэн GLS-ийн хөргөч хийсэн ч гэж байгаа юм. Тийм амар. Гэтэ ингэ төгжрөө амар гарч ирдэг. Жинхэнэ алдаг. Нэр юу ярих гэж байгаа яг сая ороод ирлээ. Нэг Чехийн Прагийн нэг хурдны зам дээр яг юм Ферраригийн уралдааны машин гарч ирээд давхидаг. Үе гарч ирдэг заяа. Жил болгон биш нэг 2-3 жилдээ нэг гарч ирдэг. Тэгээ солиор давхидаг. Тэгээд энийг цагдаа нар ерөөсө барихгүй нэлээ олон жил болж байгаад барьж чадахгүй юу? Тий, барьж чадахгүй байжгаад яг мэдээж ингээл камертай эсгээр фан гэл ингээл өнгөрж байгаа шүү дээ. Тэгж байгаа ерөөс дараагийн секшн ирэхлээр алга болчихдог ерөөсө. Тэгээ хаашаа алга болчихгүй болж чаддаг. Тэгсэн сая би дээр мэдээнд оруулах гэж байна. Чи нэг сарын өмнө сар ахсан юм баригдсан. Тэгсэн чи өвөө л шүү. Тий, хөгшүүн байсан. Хөгшүүн. Насан 50 54-тэй гэлээ. Тий. Тэгсэн машин бол яг Формула 1 машин биш зүгээр дөөрэлгээ хийсэн машин. Гэтэ гаднаас харахад яг ийм дээр дуу муугуутай тий. Ажиллаг. 2000-ад оны юм шиг тий. 5 6 оны. Феррари юм шиг. Marlboro гэдэг. Тий, Marlboro гэж улаан юм уу тий. Бензин колонктер зогсож байгаа баригдсан юм сте. Араас нь очиж шууд барьсан. Тий. Аллаа гаршаа. Тэгвэл хөөрхөн юмараас хөөрхөн мөнгөөс торгуулж оруулсан тэр чинь тий. Тийм бохоо. Ирэх асуулт мэсүүлээд яатсан ч лээ нэгтгэсэн мэс. Жинхэнэ цагдаар баярлсах тий. Ваа, стаг олон жил хэрэг хаалаг. За, уралдаанаар эргээд орох. За тий. Уралдаан ч ерөнхийдөө нэг гол сэдвүүдний иймэрхүү юмнууд байгаад өнгөрвүүдээ. Ярих гэвэл яг Ферраригийн талаар ярих юм ядаад азгүйтлэхээ Хамилтоныг бол сая хальт яриад өнгөрлөө. Хамилт өөрөө бас ярьцсан. Одоо ийм гоё багтаа нэгдээд зам дээрх гадуурх бүх юм одоо замаас гадуурх бүх юм маш гайхамшигтай сайхан байлаа. Даанч ингээ зам дээр уралдаантай холбоотой бүх юм хардарсан зүйл шиг одоо үргэлжилж байна гэдэг. Тэгэл одоо амьдрал юм даа л гэсэн лайв гэсэн. Ийм л амьдрал би амьдрч дээ. Хорвоо юм болгож. Тийм ярьж. За тэгээд уралдааны дараах үр дүнгээр Ландо Норрис жолоочийн онооны тэргүүлэлээ улам баттгсан. Тэгээд англиар бол хүмүүс одоо нэг гараа цом дээр барьчлаа гэж хэлээд байгаа. Одоо 3 уралдаан 1 спринт үлдсэн. Тэгээд
33 онооны даваатай. Юу 24. 34 өвш юу? 24. 34. Юу лээ? Яаж 24. Ой, санхүүгээс 24 онооны тэргүүлттэй болж ирсэн. Тэгээд одоо хожих цом биш одоо алдах цом болчлаа юм те. Одоо Норрис л өөрөө нэг ямар нэг юм буруу юм болохгүй одоо машин техник эвдэрэхгүй бол Норрис төрүүлэх нь баг. би одоо энэ дээр гэхдээ юу байгаа. Пастрит одоо болдог бол үзчихвэл 24 оноо бол easy. Йоо энэ бол юу ч. Яг үзүүлээ. Тий. Verstappen-сээ 3 юм дээр 50 оноо нөхч юустэй. 3-оор сүүлийн одоо энийг Бразилийг тооцохгүй өмнөх 3 дээр 50 оноод нөхцсөн шүү дээ. 104-өөс 104 40 доллар. Тийм 60. Чи Verstappen шүү дээ. Тийм учраас би хэлжтэй. Үлдсэн 3 юм дээр 24 оноо шүү дээ. Come on. It's easy. Одоо би бол ерөөсөө Боломж бол байгаа. Энэ дээр бол тийм боломж бол байгаа л дээ зүйл бол Норрис яг тэгж формалдаж дахиж. Одоо яг цаа чи сандарч гисэн. 24 Одоо цаа яг өмнө гарна. одоо яг нөгөө за чи төрүүлэх нэ гэдээ яриад эхлэхээр. За одоо чи оноо илүү болчлоо. Одоо тест өгшөө чи бараг л цом provisional champion болчлоо нөгөө чинь юм бодоод эхэлсэн шүү дээ. Яа. Гараага хийж ядгаа байлаа. Гинт нөгөө fast start хийж мийгээд задлаа. Аричдахгүй бах. Гэтэ яг ингээд миний хэлэх гээд байгаа санаа бол Piastrid бол одоо алдсан ч юм уу одоо бүх юм байхгүй болсон юм байхгүй байна. Боломж байгаа. Тэг дахиад жоохон зөрөгтэй. Тий одоо гоё л пүшлэх хэрэгтэй. Саний шиг яг ингээд 10 секундээр л торгуулаад хамайг малчлаа л да. Тэрнээс юу P2 байсан шүү дээ. Тийм үстэй. Come on. P2 байсан шүү дээ. Тий. Би бол Антонелли араас нэрийг гүйцэнэ гэж нэг бодохгүй л. Хэрвээ ингээл мөргөлдөөгүй ямар нэгэн байдлаар заах ингээл Piastri 3-т гараал явчих гэж бодъё л тоо тий. Заах дунд нь declare ингээл уур тавина бас орох л байсан. Тэгтэл easy оноо бол байсан баг. Энэ 24 онооны баг 8 нь баг байхгүй л байсан. Харин бас яг тэгээд нөгөө юу гэдэг юм блэ сүүлийн quali уралдаан гээд 16 боломжт одоо юм тохиолдлоос Piastri одоо аварган төлөө өрсөлдөж байгаа 2 жолооч байгаа. Нэг ч удаа дээр нь орж чадаагүй. Сингапурын quali дээр л нэг удаа Norris-ийг нэгд орсон. Тэгээ сүүлийн 6 уралдаанд бүх боломжт юм дээр Piastri дандаа доор. Тэгээд зөвхөн Norris-ийн доорч биш та бас Verstappen-ийн доор. Тэгэхээр одоо түүхэндх бас нэлээ одоо ингээ ялагдаад дуусчвал бас нэлээд том одоо бодол жоо одоо тэргүүлээ алдсан одоо муугар дурсагдах үйлрэл болох нэ гэдэг студиэст гарч байгаа юм лээ. Hero to zero бол. Тэ. Тэгвэл Max дууссан уу? Дууссан баг. Шивээс маань одоо Шивээс маань арилчлаа. Ай Max дээр ярьчих юм бол. Канадад нэг шивээс ирчих байдаг шүү гэдэг. Яг түрүү жил одоо Max ч бас яг Бразил төрүүлээд ер нь л барыг авраа авахаа баталсан шүү дээ. Тэ ер нь л за одоо л барыг ойлгомжтой болчлоо одоо гэж үлдээсэн. Тэр шигээр Norris бас нь удаа тэгчүү. Одоо Max-ийн өдөөс бол тэгчүү гэж хараад байгаа. Тэгтээ нэг сонин нэг бодол одоо өдөр гинт орж ирсэн шүү дээ. Адгийн бодол. За чи яг миний бодох гэж хэлэх гэж байна те. Найзтай туслах гэдэг шүү. Гүү. Тэгж боддог. Би ч одоо Max-ийг ч одоо хараад тахлаар яг ийм нэг боломжгүй юм шиг явж ийсэн аа. Нөгөөт нь ямар нэгэн байдлаа нэг гадны нөлөө ч юм уу те. Ямар нэгэн байдлаар боломж гарч ирдэг дандаа. Одоо 21 оны авраг авах ч гэсэн ер нь л Hamilton гүйцэх ямарч боломж байгаагүй шүү дээ. Ямарч боломж байгаагүй байтал Latifi гинт тэгж одоо юу гэдэг аваар хийгээд тэгснэ safety car гарч ирээд тэгснэ нөгөө нэг Масси донтлын гүйцэлээ. Тэ зөвхөн тийм болоод иймэрхүү байдлаар ингэж ийм бүрддэг. Бас нэг Сочигийн уралдаан дээр яв бүр 20-с эхэлчээд ерөөсөө урагшаа болох ямар ч тийм баг шансгүй ард явж исэн чинь бороо ороод нэг бүгд гоё PT таарад яг тэрний цонхоор нь тааж авчихсан араас нь хоёрт орцсон тий. Иймэрхүү боломжгүй юм одоо энэ уралдаан ч бас тийм байна. PT-с эхэлснэ P3. Иймэрхүү боломжгүй юм их тохиолддог болохоор ягаад чин дараагийн уралдаан дээр ч юм уу нэгэн дээр нь Norris амар фейлдгүй. Norris-оос гадна Piastri ч гэсэн. Тэгээ бүр сүүлийн одоо юу гэдэг Абу Даби дээр бүр амар ингэж гоё кино шиг орж ирж мэрээ те. Ингээд
энэ уралдаан дээр бараг төрүүлсэн авраа. Ширэн дараагийн формул кино хийж Drive to Survive ажиллаарай. Ер нь бол фэнүүд бол тийм л юм өсөж байгаа шүү. Яг сүүлийн уралдаанд гуруулаа төрүүлэх боломжтой ойрхон орж ирээд. За тэн дээр яг л за хин нэг тэр нэг бол одоо Макс төрлөөд нөгөө хоёр нь одоо 3-аас хойш орох юм бол Макс авраг авна. Сквол тэрээр хин урдаа орсон авраг авна гэх юм. Тийм юмтай орж ирмээр байгаа тийм. Өөр амар болох байх. Тэгтээ тийм байж магадгүй. Ягаад ч тийм нэг зэн сайн. Тэнгэрийн дуудлага гэдэг шиг. Орзаг тийм бодлоо хамгийн дөрөнд яг энэ подкастн дээр сонссон шүү тэрийг. Өөр хаан ч хамгийн эхлээд. За хараа. Ганагийн тэнгэр мэнгэрийг хараа. Марагийн тэнгэрийн дуудлага гэдэг шиг тийм бодлогын нэрээ. Тэгэд юу яасан бэлээ? Одоо Russell биш Norris нэг DNF болоод тэрэнд нь Max дөрүүлээд Piastri 2-т ороод. Тэгээ Piastri дараагийнх дээр нь 2-т ороод Sprint-д Max дөрүүлээд тэгээ Max дахиад дөрүүлээд гээд явах юм бол Max сүүлийн уралдаан дээр 2-т ороод Norris дөрүүлсэн ч гэсэн дунд нь нэг DNF орчвол оноо тэнцээд тэгээд олон Grand Prix төрүүлснээрээ Max төрүүлнэ гэдээ бас нэг тийм математик. Piastri бол тэгээд 2 3 гээд яваад тахт бол Max-д гайвахгүй гэдэг нэг тийм математик гаргацсан лээ. Гэхдээ тэгээд DNF гэдэг чинь хэцүүлээ тий. Тэгтээ бас юм байна. Тэгэл нэг DNF хийгээстэй. Norris. Доош тэгээд Mazepin байхгүй Latifi байхгүй. Зүгээр манай Stroll баг. Antonelli Leclerc-ийн оронд Norris-ийг мөргөөд байсан бол баг тий. Тэгсэн бол баг гоё болох гэдэг юм шүү. За тийм байна. За тэгээ багийн үр дүнгээр бол Ferrari бүр failed бүр 4 руу унаад ирсэн. Одоо нэг хэсэгчтэй баг гүцэгтэй. Нэг хэсэгчтэй баг гүцэгдсэн. Mercedes бол саяны юугаар чинь баг 43 оноо авч. Спринтийг нэлээд хоёлаа. Хол тасраа авчлаа л да. Ер нь байр баг шийдэгтэй байна уу юу? Одоо 3 4-ийн төлөө үзэх болчиход байна те. Red Bull Ferrari. Манайх чи сүүлийн юм дээр алан. Яалтчгүй энэ юу ягалаа л да. Kimi нөгөө нэг хэдээсэн л шалтгаалаад байгаа байхгүй. Тэгээ хоёр дахь нас ихтэйсэн аа. Сая Kimi сайн оролцсон болохоор одоо Mercedes оноо бүр дэшээ сугаалга болж байгаа байхгүй. Тэгээд яалтчгүй Ferrari одоо хоёлаа DNF юм ч та. Найл. Тэгэхээр нэг үнд гүцэгдэхгүй байх тий. За тэгвэл хэдлээ фантазига нэг дурдах юм уу? За тийм. За Самполо Бразилийн Гран Пригээр оноогоор бол нэгдүгээр харинд за нэгдүгээр харин жоо 2 нэгдүгээр харин манай толгоо орсон 383 оноотой. RP Racing 2-т 354 оноо 59 оноотой. Тэг Cast-ийн 343 оноотойгоор 3 дугаар харинд оржээ. За би бол нэг 8 авчихлаа. Би яндарч байлээ. Би тэр угаасаа би тэр final fix mix хийн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ боломж байсан бол хийх л байсан. Залхуураад юу яар тэ. Залхуураад Max дээр 2x-ээ тавиад орхицсан тэгээ саагцсан л дээ. За одоо тэгээд нийт бүх уралдааны дүнгээр Trust Piastri нэгт 4355 оноотой. Хоёрдугаар нь манай тулгаа маань 4307 оноо буюу нийт 40 үлээ санхүүж 300 48 оноо 48 онооны зөрүүд болж байгаа юм байна. За тэгээ RP манай ажлын унгар залуу маань 3 дугаар байна. Тэгээ би 4-рөө орж ирчихээ. Зака бүр сайн өгч байна. Би ч бүр 10 эдс аваа орж ирлээ. За тэгээд цаашгаа амар хурдан Preruk Motorsport Cast Team Skybox F1 team гэдэг явж өгч байна. RP 2 онооны зөрүүтэй. RP 2 нэг 273 оноо. City-гийн хин фантази үзэх юм шүү. Чи бол доошоо яваад. Тэ. Нэр City гэсэн нэрээ юу яасан шүү дээ. Манай ажил дээр нөгөө нэг team building маягийн юм болоод тэгээ нөгөө нэг хоббинуудаа танилцуулахгүй. Тэгээд гол нь ягаад би тэрэнд оролцох гэсэн шагнална Алонсогийн гар үсгтээ малгай өгнө гээд. Тэгээ нөгөө City чинь нөгөө Aston Martin-тэй гэрээтэй. Тэгээ яах вэ би юугаар орсон байхгүй.
би ингээ Формула 1 үздэг яа ингээ подкаст хийдэг гэдэг ингээ. Тэгээ яг ингээ хүмүүс ингээл юугаа тавьчихж байгаа. Нэг нь ингээл нэг юу яасна йога тэгэл Эверест авирдагтэй ингээл янз янзын болдог. Юм үсэлж мэлдэг. Сейлинг гэдэг каяк маякаар явдаг мовдөг гэл янз бүрийн юм байсан. Тэгээ санал дураасан чи яг би юунд орсон. Дөрөвдүгээр энд орсон. Тэгээ нэгдүгээр энд орсон йога хийдэг нэг багш. Давхар ажил хийдэг гээд. Тэр маань ороод тэгээд малгай Алонсог явсан. Тэгтээ нэг зохион байгуулж исэн хүмүүс маань ингээд come on юу вэ ч та чи Формула 1 хийдэг байх чи авахгүй болохгүй гээд манай дахиад нэг малгайгаа тэгтээ гар үсэг баахгүй тэр ингээд чамд өгмөр байна гэдэг. Тэгээ би Алонсо гэнэ Астон Мартин гоё ногоо малгайтай болсон байгаа. Тэрийг очих мартчих. Баярлалаа. Бас нэг юм сонирхолтой юм боллоо. Тэгвэл одоо Леклер Астон Мартин руу оруулчих. Би Астон Мартин гэж. Хүн юу хүмүүс идэг штэ ингээд юм хүн дагаж явдаг нэг Роналдог дагаал ингээд багийн дэмжиж яваад тэ нэг Мессиг дагаж. Би үс тийм биш. Дандаа багаар дэмждэг тийм. Окей. Явбал тэгээ за. Тийм за баярлалаа. Амжилттай. Баярлалаа. Тэгээд the next time манай хойно байх халтгаа. Яа тийм байна. За ингээд энэ хүртэл манай подкастыг үзсэн бүх үзэгчдэд баярлалаа. Тэгээд өмнө ярьсанчлан те одоо ингээд подкаст бүтэн жилийг тойрж байна. Энэ хоорондоос бид гурав чадах чинь нэрээ та бүхэндээ Формула 1-ийн талаар мэдээлэл өгөө та тухайн одоо техник одоо бүх юм тайлбарлалаа үзэж байгаа хүмүүст шинээр үзэж байгаа хүмүүст ямар хэрэгтэй эсвэл хуучин багуудын танилцуулга гэл маш олон юмэг те та бүхэндээ хүргэж та танилцуулж тий ус зөндөө их мэлтгсэн ажиллаж байгаа. Тэгээ цаашаа ч гэсэн одоо подкаст хийсээр болно те. Тэгээ та бүхэн бид гурваа subscribe хийгээд лайктараа share хийгээд дэмжээрэй. Тэгээд та нарын одоо зүгээр нэг subscribe дарж байгаа те тэр тоочнууд бид гурав бас ажлаа өндөрлөж байгаа те. Эргүүлээд бас гоё тийм сайхан мэдрэмж явдсан шүү. Тэгээ та бүхэн хэрвээ subscribe дараагүй байх юм бол яг одоо subscribe like share хийгээрэй. Тэгээд дараагийн дугаар маань одоо ингээ хад 7 хоногийн зайтай байгаа шүү дээ. Өнжөөд нэ тий. Тийм учраас та бүхэн хэрвээ ингээ гоё дахиад асуултууд явуулаад дискшн нэгээд явах юм бол бидэд бас дундуур нь уралдаангүй нэг дугаараа хийхэд бас бэлэн байна шүү. Юу тий. Одоо энэ дугаар тэгэл 1000 view авах юм бол уралдаангүй дугаар хийгээл болчихсон. Эсвэл энэ дугаар нь өмнөх нь хийдээсэн бол та. Тэдэн лайк авал гэдэг нэг тийм мэддэг шиг. Тэгээ өмнөх юунуудаас үзэлтэй байх юм бол те. Дундуур нэг дугаар болж үзье. Тэгээд дараагийн 3 уралдаан маш шууд дараалал 3 7 үстэй. Тийм шүү дээ. Завсарлага байхгүй шүү. Жинхэнэ чардаалах. Тэгээ нөгөө оны сүүлийн уралдаан бас яг нөгөө нэг яах нь мэддэхгүй байх юм бол бас нөгөө нэг шууд үзэж байгаа шиг нэг лайв стрим шиг юм хийчихлээ те. Өмнөх жил гурлаа бас нэг үзчихсэн. Яа за ийм байна. Яг энэний өмнөх дугаар 687 вьютэй юм байна. Тэрний өмнөх нь 929 924. Тэгээ тэрний өмнөх нь 818 гэдэг. За тэгээд Бразилийн саяны одоо уралдаан нэлээд сорилттой болсон юм чинь те. Олон хүн үзэх нүү 1000 хүрэх нүү харъя л да те. Come on. Let's go. Маргаан хамаагүй эндээс үзчихэд тэндээс үзээ. Тэгээ асуултуудаа те комментуудаа тэгээд харамгүй бичээрэй. Тэ. Тэгээрэй. За. Тэгээд дуусах уу? За тэгээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. За баяртай. Bye bye.